Грекийн бурхан нарны охин гинэн зайлхан хайр дурлалтаа сохорсон Киркегийн түүхийг өнөөдөр бүгдээрээ үргэлжлүүлээд ярьцгаая. За Кирке бол өөрийнхөө хайртай энгийн нэгэн хүн залууг бурхан болгож хувиргасан. За тэр залуугийнхаа хайртай болсон бүсгүйг аюултай мангас болгож хувиргасан учраас ганцаараа одоо нэг арал дээр цөллөгт явах ийм ял шитгэлийг Зевс бурхнаас хүртснээр бидний өмнөх бичлэг маань дууссан. За тэгэхээр одоо бүгдээрээ Киркегийн арал дээр ирээд амьдрал нь хэрхэн үргэлжилсэн бэ? Нөгөө аавынх нь анх Киркег төрөхт нь хэлжсэн маш сайн хүнтэй гэрлэн ханхүүтэй гэрлэнэ гэж хэлсэн зөвнөл нь хэрхэн байсан бэ гэдгийг олж мэдцгээе. Кирке газар дундын тэнгисийн хаан нэгтэй байдаг. Эя гэдэг жижигхэн арал дээр цөллөгтгөр болдог. За энэ арал нь бол нарны бурхан Хелиосын харьяат ийм арал байдаг. Аав нь Киркег тэр арал дээр аваачаад далайн эрэг дээр нь үлдээчгээд баяртааж гисэнгүү алтан морин тэрэгэн дээр өсөрч гараад алга болчихно. За ингээд Кирке бол энэ арал дээр ойр ганцаараа үлдчихэж байгаа. Хүмүүс биднээс ялгаатай нь бурхад бол мөнх насалдаг тийм ээ. Тэгэхээр энэ арал дээр ганцаараа үрд мөнх амьдрнаа гэдэг бол ямар ч хүнд, ямар ч бурханд аимшигтай санагдах нь ойлгомжтой. Арлын ерөнхий байр байдлыг нь ярих юм бол энэ өтгөн шигүү ой модтой нэг талдаа амар хадан хавцалтай, ой мод дотроо нууртай. За тэгээд нэг талаараа болохоор яг юм хөлөг онгоц, усан онгоц зогсоод живтэйхэн юм далайн эрэхтэй юм жижигхэн арал байдаг. Энэ арал дээр нэг юм хөөрхөн жижигхэн цагаан байшин байгаа. Энэ байшинд Кирке мөнх амьдрнаа гэсэн үг юм байна. Кирке тэр цагаан байшинд ороод үзсэн чинь алт мөнгөн одоо хааны чимэглэл, цар тавг те гүцнээс эхлүүлээл үнтэй тансаг хевснүүд ханаар нь дөрөнгөлгөө шалаар нь дөрөнд дэвсчихсэн. Киркегийн унт хор гэхэд хамгийн дээд зэрэг юм торгон орны даавуутай галтгоонд нь ороод үзсэн чинь үргэлжил галт төлөх мод нь бэлэн байдаг. Хоол унд бүх төрлийн тансаг идээгээр дүүрчихсэн. Арх дарс сархат нь хүртэл ингээд амсар дүрмд бэлхжсэн гинэ. Тэгэд хамгийн гайхамшигтай зүйл нь болохоор энэ хоол хүнс нь энэ мод нь хизээж дуусахгүй. Дундраад ирэнгүүтэл дахиад дүүрдэг тийм ид шидтэй. Буюу нарны бурхан Хелиос хэдийгээр охин цөллөгт явж байгаа ч гэсэндээ газар дэлхийн ямар ч хаанаас тэр охин маань баян чинэлэг амьдрнаа гэдгийг одоо үзүүлж байгаа. Зевс бас өөрийнхөө юм хүч чадлыг харуулж байгаа тийм. Нөгөө талаас охиныг маань цөллөгт явууллаа гэж чи намайг юм доромжилж байгаа доош нь хийж байгаа хэрэг биш шүү гэдэг юм харуулж байгаа бас нэг юм хэлбэр юм байна гэж бол би уушгтай ойлгосон. За тэгээд Кирке бол ботын одоо насыг бодох юм бол залуухан жоохон охин байгаа шүү дээ. Тэгээ эхний шөнөө ганцаараа тэр арал дээр тэр байшинд амар айж хундаг. Харанхуу тэр булангаас нь ямар нэгэн мангас гараад ирэх юм шиг те. Тэгээд яаж би энд ганцаараа шүн болго ингэж яагаад насыг барна гэж бодоод тэр шөнөө нойргүй хонж байгаа юм. Тэгсэн маргааш өглөөнд босоод ирсэн чинь Кирке нэг зүйлийг ойлгодог. Тэр нь юу юм бэ гэхээр анх удаа аавынхаа ордноос хол одоо аавын ээжийн тэр бүх хамаатнуудын тэгэл дүүнрийн тоглоом шоглоом тохуурхал тэр бүх зүйлээс хол би энд ирэх чөлөөтэй болцсон байгаа юм байна гэдэг бодол үүр цайх үед нь төрөөд тэр одоо орондоо орсон Киркегээс шал өөр Кирке, шинэ Кирке төрж байгаа гэх юм уу дахин төрж байгаа юм шиг болж байгаа гэсэн. За тэгээ энэ арал дээр Кирке өөрийнхөө эрх чөлөөг нэгэн л олоод харсан юм чинь ер нь бол нарны тусгал тусаагүй тэр газруудад Хелиос Киркег юу гэж харж чадахгүй. Тэгэхээр Кирке яадаг вэ гэхээр тэр цагаан байшингийн бүх цовнуудыг хаагаад ямар ч нарны гэрэл тусахгүй болж байгаа тэнд жинхнээсээ өөрийнхөө ид шидийг олж авах тийм аялалд гарч байгаа юм аа. Кирке арал дээр байгаа бүхэл төрлийн ургамал, цэцэг, навч, модны холтос юу гэдэг бүх зүйлийг нь төөж ирээд харанхуй болгосон гэртээ аваачаад бүгднийг янз бүрийн байдлаар туршиж үздэг. Тэгээ ээд дүү нас Киркед хэлжсэн. Энэ эд шидийг шулмын одоо энэ урлагийг чинь хэн нэгэн чамд зааж сурахгүй харин чи өөрөө тэрийгэ дотоод дуу хоолойгоо сонссноор олж суртаа гэж хэлжсэн. Тэнгүүд Кирке яг л өөрийнхөө зүрх сэтгэлийг аль болох чагнагаал тэгээд өөрийнхөө төр зүүн совинг чагнагаал хичээж байгаа. Тэгээ олон шин зөвлөлийг ер нь бол олж мэддэг. Ямар ургамлыг аль улирал түүх вэ? Өглөө өдөр орой түүх үү? Түүхтэй үнцээр нь ингээд зулгааж авах юм уу? Эсвэл дундуур нь хутгаар таслах юм уу? Гараараа түүх юм уу гэл тэр ургамал болгон өөрийн гэсэн юм онцгой шинж чанартай. Тэгээ тэрнийх нь бас яг ямар эд шидийг нь гаргаж авч хэрэглэж байгаа юм бэ гэдгээсээ шалтгаалаад тэр бүх ургамлуудыг өөр өөр янзаар төөж авдаг. Тэгээ шарах юм уу? Чанах юм уу? Наранд хатаах юм уу? Шүүсээр шачаа хэрэглэх юм уу гэсэн маш олон зүйлийг Кирке бүр өдөр болгон хийж үзээл туршиж үзээл өөрийнх нь нэр нь хүч чадал ч гэсэндээ нэлээд хөөрхөн нэмэгдээд ирдэг янз бүрийн ич хэдий одоо арга тэр бүх зүйлийг хийж чаддаг болоод ирдэг. Кирке тэгээд нэг өдөр яг юм айн гүнд нөгөө янз бүрийн ургамлуудаа түүгээ явж исэн чинь бүр амар их нөгөө бурхтын цус одоо асгарсан газраас ургадаг
тийм ургамлуудыг цэцгүүдийг олж хардаг. Магадгүй аав нь Киркийг албаар бүрийн арал руу явуулсан ч юм билүү. Тэгээ энд хамгийн их бурхтын цус урссан бас нэг газар шүү гэдэг мэдээд явуулсан ч юм билүү гэж бодоо. За тэгэл тэр ургамлуудыг ашиглаад Киркийн хүч чадал бүр илүү нэмэгдэнэ. За энэ бүгдийг хийж байгаа Кирк өөрийгөө янз бүрийн эд шид гэхээс илүүтэйгээр хувиргалт одоо нэг хүнийг өөр хүн болгох, нэг амьтныг өөр амьтан болгох гэдэг яг энэ хувиргалт дээрээ айгүйх цаанаас авьяастай юм байна гэдгийг олж мэдж байгаа юм. За тэгэл мань хүн ч одоо зүгийг ялаа болгохоос ахуулаад те янз бүрийн хувиргалт хийгээл жишээлбэл хилэнцэд хорхойг хулгана болгож үзэж байгаа байхгүй. Тэнгүүд бүр яг л ингээл хаанаас нь ч харсан хулгана гэхдээ нэг онцлог нь тэр хулгана нь болохоор сүүлээ яг л хилэнцэд хорхоо шиг л өвж байгаа бол Киркийг хатгах гэж оролдоод байсан гинэ. Эндээс Киркээ юу гэж ойлгосон юм бэ гэхээр энэ гаднаа хулгана болцсон боловч тархин нь бол одоо оюун бодол бүх зүйл нь бол хилэнцэд хорхоо хിവэрэ байгаа юм байна. Энэ бол одоо миний хувиргалтын онцлог юм байна гэдгийг ойлгож авдаг. За гэх мэтчлэн хэдэн жил өнгөрснийг бол бид нар хэлж мэдчихгүй. Ямар ч гэсэн нэлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг орой нар жаргахын алдад Киркэ дээр нэгэн зочин ирнэ. Киркэ болохоор мэдээж цөллөг гэдэг үүднээсээ тэр арлаас өөрөө явж чадахгүй штэ тий. Гэхдээ тэр арал дээр хэн нэгэн ирж болохгүй гэсэн тийм хориг байхгүй юм байна л да. За тэгээ энэ ирсэн зочин хэн байсан юм бэ гэхээр бидний сайн мэдэх бурхтын одоо илч бурхан дээрээс нь үхэгсдийн сүнсийг газар доорх ертөнцид аваачдаг Hermes гэдэг бурхан ба. Hermes-ийг бид нар бүгдээрээ нөгөө сандаал нь далавчтай гэдгээр нь сайн мэдэх байх гэж бодож байна. Hermes юугаа гэж Киркегийн арал дээр явж байгаа вэ гэдгсэн чинь Аполлон бурхны одоо хамгийн хайртай нөгөө ятгыг нь хулгайлцсан юм байна л да. Тэгээд Аполлон бурхны уур хилэнгээс айсандаа Киркегийн арал дээр төр зур толгой орогдохож ирсэн гэж Hermes өөрөө тайлбарладаг. Гэсэн Кирке асууж байгаа юм л да. За чи Аполлон бурхнаас тэгвэл хамгийн хайртай ятгыг нь хулгайлцсан байна. Наад ятгаа тэгээ тоглож чадах юм уу гэдгсэн чинь Hermes за би бол тоглож чаднаа. Гэхдээ чи дуулах юм уу гэдэг байхгүй юу гэсэн Кирке. Би дуулж чадахгүй. Миний хоол амар муухай намайг төрөхөд бүх хүмүүс намайг яг шонхор шиг юм гуагалсан хоолойтой гэж хэлжсэн гэсэн чи Hermes за тэр яхад ямар ч гэсэн дуулаад үз гэд нэг ая тоглохоор нь Кирке дуусан юм байл та гэсэн Hermes тэрийг сонсч дуусчаад чиний хоолой ч бурхны хоолой биш энгийн хүний хоолой юм байна штэ гэж хэлсэн ба. За тэгсэн бурхад болохоор амар чанга хүчтэй нүргэлсэн хоолойтой юм байна л да. Хэрвээ бурхад яг хоорондоо өөрсдийнхөө ярилцлагаараа энгийн хүнтэй ярилцсан бол энгийн хүний чихнийхэн шууд тэнгэрийг нь хагардаг гинэ. Тийм болохоор бурхад одоо энгийн бид нар шиг хүмүүстэй ярихдаа айгүй шивнэж ярьдаг юм байна. Тэгсэн Кирке болохоор төрөхдөө л тийм энгийн хүний хоолойтой төрсөн. Тэгэнгүүт тэр нь бурхтын чихэнд ямар ч сонсголонгүй сонсогддог. Тэрнээсээ болоод Кирке муухай хоолойтой шонхор шиг хэрэг шиг гуагалдаг энэ төр гэж ярьдаг болсон юм байна. За тэгээ энэ бол Киркегийн хувьд эргэлтийн цаг болсон ба. Яг үндэ би ч муухай хоолойтой биш би чи энгийн хүн шиг хоолойтой юм байна штэ гэдэг. Энэ зүйлээ бол Кирке ойлгож авсан. За энэс хойш Hermes Киркегийн арал дээр байнга ирдэг болсон. Ирэх болгондоо магадгүй заримдаа ингээд бурхтын иддэг тансаг эдэн ундаанаас авчирдаг. Заримдаа бурхтын одоо хооронд болж байгаа янз бүрийн тэмцэл тулаан ховж ивгээл те нөө илч бурхан юм чинь тэр бүх зүйлээ бүгднийг мэдлэг мэдээлэлтэй. Тийм Википедиа шиг гарал ирдэгээс юм шиг байна. Он цагийн ирэхээр Кирке ч гэсэндээ яг өмнөх тэр Глаукос дурлж исэн аавынхаа өмнө гүйжчихэд аавыгаа одоо хамаатнуудын донд эвгүй байдалд оруулж ирсэн юм уу. Тэр Кирке байха болцсон. Hermes юу ярьж болох вэ? Юу ярьж болохгүй вэ? Яаж өөрийнхөө сул талыг харуулахгүй байх вэ гэд. Hermes угаасаа заримдаа нөгөө хулгайчдын бурхан гэлдэг те. Заримдаа тоглоом шоглоомын бурхан ч гэж ярьдаг. Тийм болохоор ер нь юм хүнээс айгүй амархан уйддаг юм байл та. Кирке тэгмүүд яаж тэр бурханы одоо сонирхлыг нь өөртөө татсан хэвээрээ байх вэ гэх зэрэг зүйлсийг амар сайн мэддэг болцсон. Ер нь өөрөө хийх ярихгүй айл болох Hermes-ээр яриулнаа гэдэг ч юм уу те. За ингээд явсаар агаад энэ хоёр маань тийм янаг амаргийн харилцаатай болчихж байгаа. Киркеч тэр Hermes ч тэр яг нэгэндээ бол чин сэтгэлийн тийм хайр дурлал гэдэг зүйл байхгүй. Кирке ялангуяа Hermes бол хайртай биш. Гэхдээ яагаад ийм харилцаатай болоод энэ харилцаагаа ингээд үргэлжлүүлээд идэм бэ гэхээр Hermes бол яг энэ арал дээр ямар нэгэн асуудал руу ирж очиж чадж байгаа цорын ганц бурхан хэм үү одоо Киркегээс өөр оршгүй те. Тэгмүүд Кирке өөртөө тэрийг нөө хань болгох гээд гадаад ертөнцөөс мэдээлэлтэй байх гад ер нь бол Hermes-ийн юм жоохон тааллаар нь байгаад байдаг. Тэгээ нэг удаа Hermes тэгж хэлдэг. Ирээдүйд миний удмын нэг хүн энэ арал дээр ирэх юм бэлээ. Тийм зөгнөл гарсан гэж бас нэг удаа хэлтгээ. Нэг өдөр Кирке гэрийн хаан гадаа цэцэрлэгт бас л нөгөө Эми хаан болон ид чидийнхаа өвс урмалтай ноцолтой байжсэн чинь Hermes ирснээр танаа арлыг чиглээд
нэг хөлөг онгоц ирж ингэж хэлэнгүүтээ дэсээ явчдаг. Кирке бол бараг хагас өдөр хүлээсний дараа тэр хөлөг онгоц нь үнэхээр Киркегийн арал дээр дөхөж ирээд арлаас жоохон зайтай зогсоод жижигхэн хөлөг онгоцоор арай цөөхөн хүн одоо далайн эрэг рүү ирж байгаа. Кирке далайн эрэг дээр зогссон хүлээж байгаа. Тэр дотроос нэг хүн бууж ирээд Киркегийн өмнө ирж сөгдөөд охин тэнгэр минь та сайн сууж яваа гэд мэнэлдэг. За энэ хүн бол бидний Киркегийн дүү Пасифа Минос хаан хоёрын хурим дээр бас нэг хальт танилцаад өнгөрсөн. Бурхтын хайрыг хүлээсэн уран дархан. За тэгээ энгийн хүн штэ тий. Дедал гэдэг хүн баа. За тэгсэн чинь Дедал яах гэж ирсэн бэ гэсэн чинь нөгөө Пасифа Минос хаан хоёртойг үнэн ч зүтгэдэг юм байна л да. Тэгээд Пасифа дүүн Дедалыг явуулсан байдаг. Кирке тэгээд яагаад ирсэн учир начрыг нь асуусан чинь таны одоо дүү Пасифа хүүхэд төрүүлэх гээд байгаа. Тэгээд энэ хүүхдийг төрүүлэхэд таны зайлшгүй шаардлага хэрэгтэй болсон учраас таныг ирээч гэж уурсан. За тэгээд аль хэдийн таны одоо аав нарны бурхантай ярилцаад цөллөгөөс чи ингээ төр зур гаргах тэр зөвшөөрлийг авцсан гэд хэлдэг байхгүй юу. Кирке жаахан гайхаад миний дүү Пасифа өмнө нь хинээж тусламжгүйгээр өөрөө тэгээд дээрэс нь маш амархнаар 6-6 хүүхд төрүүлсэн гэсэн. Яагаад энэ удаа миний хэрэг болж байгаа юм болоо гэс чинь Дедал би тэрийг одоохондоо хэлж болохгүй байна. Та очиод өөрийн нүдээр харуул зүгээр хаа гэж хэлж байгаа. Тэгээд Кирке бол яг ямар ч юм явах сонирхолгүй байгаа гэдгийг Дедал мэдж байгаа учраас дээрэс нь нэмээд танд хэлэх нэг муу зүйл байна. Биднийг Пасифа хатан Скиллагийн одоо амьдардаг тэр хоолоогоор заавал ирж буц гэсэн. Бид нар бол эрэхтэй сая тэр хоолоогоор ирлээ. Таныг аваад буцахтаа ч гэсэндээ тэр хоолоогоор буцнаа гэж хэлсэн чинь Киркегийн хамаг уур бухимдал шууд одоо тийг байжснаа 100 хүрээд дээцэгтэй хүрчихэж байгаа байхгүй. Яасан гэсэн чинь Кирке Хермесээс нөгөө Скиллагийн тухай сонссон юм байна л да. Скила аимшигтай мангас болж хоёргуудаа далаар үсрээд орцсон ингээд хамгийн сүүл бид нар ярьсан шүү дээ. Тэнгүүд ингээ явж байгаа далайн одоо хоолон дэр хэмүүд ирээд одоо тэндээ амьдардаг болсон. Хоолой гэдэг чинь хоёр талаас их газар айгу ойртоод ирсэн. Тийм газрыг хэлж байгаа штэ тий. За тэгсэн тэр хоолой нэг талд нь болохоор асар том усны эргүүлэг байдаг. Тийшээ угаасаа ямар ч хөлөг онгоц орох юм бол иргэсээр агаад живээ тэгээд дуустдаг. Тэнгүүд тэр усны эргүүлгээс нь жоохон зүгтаад нөгөө талаас нь явъя гэхэлэр энэ талынх нь одоо их газрынх нь нэг агууд нь Скила амьдардаг. Скила шууд 6 толгойтой гарч ирээл тэр одоо хажуугаар нь ойрхон зүрж байгаа хөлөг онгоц руу дайраад хэрвээ тэр хөлөг онгоцных нь жоохон ахвал самбаатай байх юм бол 6 толгой нь ингээд нэг хүнийг иддэг гэж байгаа байхгүй. Жоохон паникт ороод тэр хөлөг онгоц ахвал самбаагүй болчих юм бол бүр 2 удаа дайраад нийтдээ 12 далаачныхаа амь насыг одоо алддаг ийм аимшигтай хоолой болоод угаасаа энэ нь ингээд дэлхийд даяараа бурхтын дунд ч тэр хүн төрлөختний дунд ч тэр юм тархацсан мэддэг яриа болцсон байдаг. Кирке ч гэсэн энийг мэдж идэг. Тэнгүүтээ шууд яага уурж байгаа юм бэлэр энэ Пасифа угаасаа намайг энэ энгийн хүмүүсийн амьдралыг те зүгээр л ингээд скилад өөрийнхөө бүтээсэн мангас ингээ өөхгүй тул эдрийг хамгаалахын тулд буцаа заавал хамт явна гэдгийг мэдж байгаа учраас албаар ингээ намайг манипуляц хийчлээ гэдгийг мэдээд байгаа. Дээрээс нь зүгээр л юм гимгүй байгаа далаачдын одоо амьдралыг ч гэсэндээ Пасифа аюулд оруулж байгаа гэдгийг бол мэдээд байгаа байхгүй. Тэгээл ер нь бол Кирке амар уурлал заацаа тэгвэл одоо явхаас өөр ямар ч аргагүй болсон. Ямар ингээ харсаар байж дахиад тэр одоо далаачтаас скилад идүүлэлтэй нь штэ тий. Дедалаас асуугаад та хэд наашаа ирэхдээ хэдэн хүн алдсан бэ гэсэн чи 12 хүн гэж хэлж байгаа байхгүй. Кирке гэртээ буцаж очиод гяс ингээд авч явах хэдэн эмийн ургамал уусмал масмал янз бүрийн юм бэлдээд Дедалын хөлөө онгоцонд нь суугаад тэдэртэй хамт буцаад Пасифад очиж Пасифаг төрүүлэх гээд явж байгаа юм. За энэ үед бол ингээд далаачтай өөр амьсгал энэ төр амар хэцүү болцсон. Дөнгөж саяхан ингээд 12 хүнийг алдсан тий. Одоо дахиад 12 хүний алдаж магадгүй. Тэр 12 хүний нэг нь одоо тэр далаач өөрөө ч хийж магадгүй шүү дээ. Маш их юм айдас, хүйцтэй амар хэцүү уур амьсгалд яваад байгаа байхгүй. За тэгээ дээрэс нь Кирке бол бас шуламжтай тий. Пасифа нь болохоор өөрийнхөө нутагт хор мор найруулаад ер нь ингээд амар хатуу чанга гараар одоо нөгөө хорон садад хойд иж гэдэг шиг тийм л нэр хүндтэй болцсон юм байна л да. Тэнгүү тэрний их чинь гээл тэнгүү бас л нэг амар аимшигтай одоо хүүхэн байгаа юм шиг санагдав шүү дээ. Явсаар агаад Скиллагийн амьдардаг тэр хоолон дээр нилээн дөхөөд ирчихэж байгаа. Тэгсэн Кирке Дедал руу хараад за надаа нэг ботсон зүйл байна. Надаа эрэгтэй хүний хувцас хэрэгтэй байна гэд. За тэнгүүтээ нэг далаачнасаа хувцсыг аваад Кирке өмссөн чинь мэдээж эрэгтэй эмэгтэй хүн гэдэг чинь биеийн том жижигээрээ ялгаатай тэгээд амар томцсон байна гэж байгаа байхгүй. Тэнгүүтээ Дедалд хэлж байгаа. За чи далаачтай хэл юу ч болж байсан. Бүгдээр ерөөсөө энэ хөлөг хоцоо амар хурдан сэлүүртэй л ах шаардлагатай шүү. Юу ч болж байсан бити зөксөрөө бити паниктаараа би одоо Скиллагийг ботцсон юм байгаа. Тэгээд тэр зүйлээ хийе гэж байна гэж хэлж байгаа.
За тэнгуүтээ өөрөө нэг ингээ уусмал уусан чинь Киркегийн ингээд нөгөө биеийн ингээ томроод яг тэр эрэгтэй хүний хувцсандаа багтцсан. Тэгээ өөрийнхөө бас нэг эрэгтэй дүү болох Percy гэдэг тэр дүүгийнхаа дүрд төр зур хувирчиж байгаа байхгүй. За яагаад Percy-ийн дүрд хувирсан бэ гэсэн чинь Scylla Percy хоёр бас хоорондоо ингээ жоохон crush байсан юм шиг байна. Ялангуяа Scylla Percy илүү юм сайн өнтер байсан юм шиг байна. За тэгээд яг нөгөө аимшигтай хоолоон дээр тулаад ирсэн чинь Кирке одоо Персийн дүрд орсон. Яг л Перс шиг дүү хоолойтой болсон. Scylla руу хашгирдаг. Scylla хайрт минь би чам дээр ирлээ. Би чамайг авах гад ирлээ. Би одоо чамайг эргээд буцаагаад үзэсгэлэнтэй далаан дээрх болно гэд хашгираад гартаа нэг бас уусмал барьцсан. За тэр уусмал нь бол үнэхээр Кирке ингээд Scylla-г эргээд буцаад далаан дээрх болгох тийм одоо ичиг тийм уусмал өөрөө бэлдсэн байна л та. Гисэн боловч юу Scylla тийм үгүй тэр уусмалыг нөө шууд 6 толгой нөгөө хөлөг онгоц руу дайраад за тэгэл яг л нөгөө өмнө хэлжсэн те нэг шүдэн гэхэд л ингээд хүний хөлтөө тэнцүү нэг толгой нь гэхэд ерөөсөө тэр хөлөг онгоцтой тэнцүү хэмжээний тийм амар аврагтай мангас болсон. Яг энэ нэсийг уншиж чах надад Scylla баг ингээд өөрөө мангас байгаадаа дуртай байгаа юм шиг санагдсан. Хэдэн 10,000 далаан дээрх байгаа. Тэдний нэг байгаад үзэсгэлэн гоогороо л одоо амьдралаа авч явна гэдгээс илүүтэйгээр бүх хүний айдаг, бүх эрчүүдийн айдаг мангас болцсон магадгүй бас илүү давуу талтай. Тэгээ илүү түүхэнд одоо нэрээ үлдээх боломжтой гэдэг ч юм уу. Яг эртний грекүүдийн хувьд бол түүхэнд нэрээ үлдээх, хожимоо дурсагдах гэдэг чинь амар том зүйл байсан шүү дээ. Тийм учраас би бас яг энийг урьж хатаад гэж бодсон. Яг хөө Кирке бол тэр уусамлаа Scylla-д өгч чадаагүй. Гэхдээ Scylla-гийн одоо анхаарлыг Percy болж хувираад тодорхой хэмжээнд сатааруулж чадсан учраас тэр удаадаа бол Дедалын хөлөг онгоц Scylla-д нэг ч хүнээ алдахгүйгээр тэр хоолоогоор даваад явж чаддаг. За ингээд шууд тэр хөлөг онгоцын уур амьсгал амар өөрчлөгдөөл бүгдээрээ тэндээс нь далаачид Киркег дүүгээсээ ч юм ямар өөр хүн юм бэ гэдгийг ойлгоцсон. Дээрээс нь өөрсдийнх нь амийг нь аварцсан учраас бүгдээрээ Киркег маш их хүндэлж эхлэн Дедалч гэсэндээ би ингээд танд түлж баршгүй юм их өртөө боллоо гэж хэлдэг. Яг хэр хугацаанд явсан юм дэ хэд хоног явсан болсон тэр нь бол нэг тодорхой бичээгүй байсан. Ямар ч тач явсаар байгаад Миносын хаан тусад Крит тусад ирж байгаа. Ирээд шууд Дедал Киркег аваад хааны ордон руу аваачиж байгаа. За тэгсэн тэр хааны ордон морд ер нь тэдний уус бол айгүй баян чинэлэг хааны ордны тэр байр байдалтай маш гоё үзэсгэлэнтэй баян тансаг байсан гинэ. За явсаар агаад Пасифагийн одоо байгаа өрөөнд нь утсан чинь Пасифа ингээд бүр тогоо шиг том гизтэй хит хоног төрөлтийн тэр өвдөлт уншилт нь явчихсан. Зэрэг та бүхэн санаж байгаа л нөгөө бурхтын хувьд хамгийн одоо их айдаг зүйл нь өвдөлт гэсэн шүү дээ, тэ. Хамаг ингээ хөлсөн мөсөн уурсчихсан. Ер нь бол амар тийм хэцүү байдалтай байдаг. За бурхтын хувьд бол төрч чадахгүй ингээл өвдөөл байхаас биш үхэн гэдэг зүйл байхгүй. Яг хэрвээ тэр гидсэн дотор байгаа хүүхэд нь энгийн одоо аавтай бол мөнх настай биш бол хүүхэд нь гидсэндээ энд хэрсэлтэй. За нэг иймэрхүү нөхцөл байдал Киркег хүлээж идэг. Кирке ч одоо тэгээ шууд оронгуудаа ууралж байгаа юм л да. Чи яагаад ингээ гим зэмгүй хүмүүсийг заавал Scylla-гаар явуулаад ийм нөхцөл байдлыг үүсгээд өчнөө хүний амнасыг хохироож байгаа юм бэ гэсэн чинь Пасифа дүүн бол ер нь нэг тийм тоосон чинжгүй тэгэхгүй бол чи угаасаа намайг тоож ирэхгүй байсан биз дээ мэт. Тэгээ чи энэ одоо юу болоод байгаа юм бэ? Чи яагаад ингэж намайг дуудсан юм уу? Ээж мэжигээр дуудахгүй байсан. Тэр хайртай нийлдэг байсан Percy дүүгээ дуудахгүй байсан энэ гэж гэсэн чинь. За тэр яах вэ? Би ингэж үнэхээр амар хэцүү байна. Яг одоо энэ хүүхдийг надаас гаргаадах гэдэг байхгүй юу? Киркегээр бол шууд энэ ажлыг хийхгүй байгаа маа. Яа тэгвэл мань хүн бас яаж магадгүй итгэхгүй байгаа байхгүй юу? Дедалыг дуудаад Дедал болохоор Пасифагийн гидсийг ингээд доогуур нь баруунаас зүүн тишээгээ зүсээд за одоо Киркег дуудаад чи яг одоо энэ хүүхд гараа оруулаад миний гиз рүү саяны зүссэн тэр шахаар нь гараа оруулаад миний хүүхдийг гаргаад ирвэ гэсэн чинь Кирке одоо ингээ яах чаргагүй болчихж байгаа шүү дээ тий. Тэгэл тэр гиз рүү нь ингээл гараа оруулсч гинэд бүр ингээд Киркегийн гол нь тасартал нь ингээл бүр час гэл өвдөөл явцсан. Яасан бэ гэсэн чинь гидсэн дотор байгаа хүүхд нь Киркегийн хоёр хурууг нь тас хазаад идсэн байл яах вэ? Тэгэл Кирке гараа ингээд гаргаж ирэл харсан чинь хоёр хуруу нь бүтнээрээ байхгүй, нэг хуруу нь талаараа байхгүй. Тэгээд шууд энэ дотор байгаа хүүхэд бол энгийн нэг хүүхэд биш юм байна. Тийм болохоор намайг дуудсан байна гэдгийг мэдээд хэрвээ жишээ нь тэнд ингээд Дедал ч юм уу тий гараа оруулаад тэр хүүхэд ингээд хазуулсан бол бараг цус алдаад хүүхэд тийм нөхцөл байдал үүсгэрсэн байгаа байхгүй. Кирке тэгэл гараа оруулаад шууд эвтээх ингээд хүүхдээ чинь барьж байгаа л татаал гаргаад ирсэн чинь бяруун толгойтой хүн биетэй им мэрлээ цүхтэй.
Тэгээ тэр хүүхэд нь болохоор хүний маханд шундаг. Тийм учраас гэр рүү шууд дайраад хуруу мурууг нэтсэн. Өөр ойр хавьдсан одоо шивгчм зарц марц октод нөхдүүд бүгдрүүн дайраад тэгсэн чинь Дедал нэг юм тор олж ирээд нөгөө хүүхдээ чинь ингээд шууд дотор нь хийгээ цоожулчихж байгаа байхгүй. Тэгэл нөгөө чи архирч мархирал угаасаа л араатан, угаасаа л мангас. Тэгээ нь юу болоод байгаа юм бэ гэдгсэн чинь Дедал энэ миний буруу гэж хэлж байгаа байхгүй. Яасан бэ гэсэн чинь Зевс бурхан Минос хаанд бух бэлгэлсэн юм байна л да. Тэгээ тэр нь болохоор одоо юм ариун дагшин буух гээд тэгээ тэр буухыг ингээ харах гэхээр ерөөсөө харагдахгүй. Тэр бух нь ингээ зүгтаал яваал байдаг. Угаасаа ингээ хүмүүс амар их. За ялангуяа Пасифи бол бүр амар их харахыг хүссэн. Тэгээд Дедалт хэлж байгаа. Дедалаар нэг юм цагаан өнгөтэй яг юм амар бодит амьдралтай төстөө үнэ бүтээлгсэн гинэ. Тэгээ тэр үнэ нь болохоор дотроо ингээд нэг хүн суух багтаамжтай. Тэгэнгүүтээ үнэнийхэн хүлэнд нь болохоор ингээд дугуй хийгээ суйрлуулсан. Тэгээ даалч нэг амар алдартай уран дархан хүн штэ тий. Тэгэнгүүтээ тэр үнэн дотроо Пасифик суулгаад далайн эрэг дээр орхисон байсан чинь нөгөө нэг ариун дагшин цагаан бухчин тэр үнэийг харангуудаа сонирхоод ирсэн юм байл та. Тэгэнгүүтээ одоо за юу басныг ярахал авигцсан. За тэгээд энэ хүүхэд бий болсон гэж ингэж ярьж байгаа байхгүй. Пасифи бүр амар тийм манипуляцтэй хийдэг. Буюу ингээ хүнийг ингээ сэтгэл санаагаар ингээ бүр амар сайн ингээ ороогоод удирдах чаддаг. Одоо энэ бол ямар ч Дедалийн буруу биш байгаа зү тэ. Тэгэхээр Дедал бүр ингээд чи хитрхи бодит амьдралтай ойрхон үнэг тэгж амьрлааг уралсан учраас ийм зүйл болчлоо. Тэрнээс ч юм болоо ийм болчлоо гэд Дедал бүр ойлголцсон байна. За тэгээ одоо энэ хүүхдээ яах вэ гэдэг асуудал ургаж гарч байгаа шүү дээ. Нэг талаараа бол эн чи яа харахгүй бүр хүний цуснд ингээд дурлаад байгаа мангас. Гэхдээ нөгөө талаараа бол бас жоохон хүүхэд л аахгүй. Киркас тэр талаар нь жоохон өвднөө. Баян энэ хүүхдээ чинь цадтал ингээд хүний махаар хооллоод авах боломжгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүүхэд бол үргэлжил тийм өлссөн мэдрэмжтэй амьдрах юм байна. За тэрэн дээр нэмээд одоо энэ хүүхдээ чинь ингээд ээж нь тэрвэл хажуудаа байлгаал хөхөө хөхүүлэл гэдэг тийм зүйл байхгүй. Тэгэнгүүт бас үргэлж хайраар өссөн. Тийм л хүүхэд болж өсөхөндөө гэл амар өрөвддөг. За тэгээд энэ хүүхдээ яа тийм бэлээ гэж бодоод тэр Крит харал дээр нь янз бүрийн бас эми ургамал төгөө явж исэн чинь нэг юм ой дотор нэг нуур байдаг байхгүй. Тэр нууран дээр нь очиод Кирк ингээ гараад өрснө. Энэ хүүхдийг ирээдүйд яах бол гэж бодсон чинь Киркэд нэг зөгнөл ирдэг. Эхний видеон дээр хэлжсэн энэ нөгөө Хелиос болон Хелиосын удмынханд аягүй зөгнөл ирэх магадaltaй байдаг гэдэг. За тэгээд тэр зөгнөл нь болохоор юу юм бэ гэхээр ирээдүйд энэ мангасыг гэх юм одоо энэ хагас бухан хүүхдийг бол хин нэгэн аална. Гэхдээ тэр хүртэл амьд байх хэрэгтэй юм байна гэдэг. Ийм зөгнөл байдаг. За энэ зөгнөлийг Дедалт хэлээ. Дедал бол одоо хүүхдэд тохирсон тийм тор мор хий. Дээрээс нэмээд тэр одоо хүүхдийг том болоод насан турширээ тэдний одоо хааны ордон дор юм амар том зойр байдгийм байл та. Тэр зойрыг нь ингээд дизайн хийж агаад хизээж гарч чадхааргүй төөрдөв байшин болгоод за тэгээд тэр бухыг хорио гэдэг. Ийм шийдэлт бол хүрнэ. За Кирке болохоор өөрийн зүгээс өөрийнхөө тэр нөгөө цуглуулсан эмээ ургамал, ижидтэй ургамал энэ тэрийг нийлүүлж аваад нэг уусмал хийгээд за энэ хүүхдэд энэ уусмалыг байнга өгөрөө. Энэ уусмал нь болохоор яах юм бэ гэхээр өвөл хавар 103 улиралт энэ хүүхдийн тэр нөгөө өлсгөлөнг нь аппетитыг надад дарна. Гэхдээ харамсалтай нь төгс шившлэг гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор намар болгон энэ хүүхдийн одоо аппетит нь эргээд сэргэнэ гэж хэлж байгаа. За тэгвэл энийг сонсоод Пасифи аюу гэж хэлдэг байхлаар намар бол тэгвэл улсынхаа хоригдлуудыг, ялтнуудыг хүүхдтэй хоол болгоод өгч гэдэг. Ийм зүйл болж байгаа байхгүй юу? Пасифигийн нөхөр Минос хаан биш шүү дээ. Минос хаан болохоор эхэндээ мэдээж амар уурлна. Одоо эхнэр нь араар нь тавьсан. Тэгээ тавихтаа бүр ингээд нэг бухтай тавьсан. Идэг чинь бол бас яг юм хүний эгонд яаж нөлөөлөх вэ? Тэр хүн бол ингээд амар ичгүүртэй байдалд орчиж байгаа байхгүй. Гэхдээ Минос хаан юу гэж хэлдэг вэ гэхээр энэ хүүхдтэй Минотавр гэдэг өөрийнхөө нэрийг оролцуулаад нэр өгч. Пасифи бид хоёроос заавал тэр одоо бухтай нийлээд ийм хүүхдтэй басан гэдэг хинч мэдэх шаардлагагүй. Пасифи бид хоёрын дундаас ийм хүүхэд гарсан. За тэгэл дээрэс нь бурхад чинь яг иймэрхүү мангас цангас эвгүй одоо эрхлээ цорлыг зангидтад амар дуртай байдаг. Тийм болохоор Минос хааны хувьд бол энэ бас нөхцөл байдлыг өөртөө боломж болгож ашиглаад Минотаврын аав гэд түүхэнд нэрээ дурсах боломж юм байна гэд. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү шийдлүүд гарч ирнэ. Маргааш оройн гэсэн Дедал Киркэг орой хоолнд урьдаг. Танд бол би маш их талархаж байна гэд. За тэгэл оройн хоол идэх зураа Кирк асуудаг байхгүй Дедалаас чи яагаад ингэж Пасифи Минос хоёрт юм үнэн цэцгээд байгаа юм бэ гэсэн чинь Дедал бол энэ маш гайхалтай одоо бурхтын хайрыг хүлээсэн уран дархан залуу байсан. Тэгсэн Пасифи болохоор бас манипуляц хийсэн. Дедалын бүсгүүтэй гэрлүүлээд дундаас нь хүүхэд төрсөн. Тэгтээ
тэр бүсгүй нь болохоор хүүхдэд төрүүлэх үедээ насарсан юм байлээ. Өөрөөр хэлбэл Пасифа Дедалын хүүхдийг нь яг илт гэж хэлэхгүй л болохоос ш барьцаалцсан гэсэн үг. Тэгэхээр Дедалд бол Пасифад одоо үнэт зүтгэхээс өөр арга байхгүй. Гээд тэр хоёрыг ингээ хоол идэ байжсэн чинь хүүхэд нь орж ирдэг аахгүй амар хөөрхөн 5 6 настай. Үнэхээр царайлаг амар хөөрх хүүхэд орж ирэл Киркегийн ч гэсэн амар хайр нь хүрээл. Гэтэ хоёрстой гоё юм а гэдгсэн чинь Дедал ингэж хэлдэг. Гоёо гоё. Гэтэ бид хоёр хоёулаа алтан торонд байгаа. Алтан торч гэсэн тор штэ гэдэг үг хэлж байгаа байхгүй. Энэ үг бол Киркегийн сэтгэл зүрхэнд нь амар хүрдэг. Энэ хотод Крит улсад одоо байсныхаа дараа Киркегийн арлын хажуугаар нь дайрч гарах нэг хөлөг онгоц олдоод тэр хөлөг онгоцсонд нь Киркег суулгаа явуулдаг. Явахт нь Дедал та ингээд надад маш их тоссон учраас би танд бэлэг болгомоор байна гэд нэхэмлийн одоо машин өгдөг. За тэгээ тэр нэхэмлийн машин болохоор ер нь тухайн үедээ тэр грек даяар ч юм уу ашиглагддаг байсан нэхэмлийн машинаас шал өөр илүү юм амархан тэгээд аюу гой загвартай нэхэмлийн машин өгөөд тэнгүүд ингээ автор дүүрэн одоо ноос мос гэж бэлэглээд явуулдаг. Пасифа болохоор хідэн хонь өгөө явуулт юм байлээ. Тэгээд тэр хоньыг нь Кирке арал дээрээ аваачаад тижээдэг болтгоо. За тэгээ үргэлжлүүлээд яг Дедалын хувь тавиланг ярих юм бол энэ Киркетэй болсон үйл явдлаас 10-аад жилийн дараа Дедалын хүн нас биед хүрсэн том залуу ир болоход Дедал хүүгээ аваад тэр шоронгоосоо тэр алтан торноос одоо зүгтгаа шийдэн тэгээд лааны тосоор өднүүдийг ингэж нийлүүлж агаад далавч хийгээд хүүтэйгээ хамт тэр далавчаа зүүгээд хадан хавцал дээрээс үсэрдэг. Үсрэхэд тэр далавчин дэлгэгдээд салхинд нь ингээд хөөрдөг штэ тэгээ хөөрөд тэр хоёр за тэр тусмаа хүүнд амьдралдаа хамгийн аваадаа эрх чөлөө гэж юу юм бэ гэдгийг бүрэн утгаар нь ойлгоно. За энэ домгийг та өмнө сонсч ирсэн байж магадгүй. За хүү хоёроо ерөнхийдөө Египт рүү явж байгаа. За тэгээд хүүн ингээд анх удаага эрх чөлөө гэдэг зүйлийг мэдэрч байгаа учраас баясаар хөөрөөл ингээл улмал дээшээ нисээд байдаг. Тэгээд даалгахаар хүүдээ битгий дээшээ нисээрээ наа өдөө чин лааны тосоор хийсэн шүү, хайлаа шүү гэж хэлсэн боловч хүүн тэрийг мэдэхгүй дээшээ нисээд нэг л мэдсэн чинь нэрэл нөгөө бүх лааны тос нь хайлчихсан. Даалгавчных нь бүх өдөн салж унаад хүүн далаа руу одоо унаад усанд живээд амирцдгээ. За энэ төгөөг болохоор ер нь нөгөө хүнжлийнхөө хэрээр хөлөө жи гэдэг тэр сургаалыг тэр сургамжийг одоо өхийн тулд аягүй их ярьдаг штэ. Тэгээ англи хэлтнүүд бол заримдаа бүр ингээд наранд битгий ойрхон нисээ гэж хүртэл ярьдаг юм тогтсон хэл зүг болцсон байдаг. Дедал болохоор Египтэд очиод хүүгээ алдсан одоо тэр их гашуундаа дарагдаад аягүй гундуухан явж байгаад нас барсан гэдэг ийм үйл явдал болж исэн юм байлээ. Кирке болохоор энийг Хермесээс сонссон. Кирке арал дээр эргэж ирсэн. Гэтэ арлаа өмнө нь бол тий аавынхаа ордноосоо гараад яг надаа эрх чөлөө бэлгэлж байгаа газраа гэж хардаг байсан бол одоо нөгөө Дедалын үг яг хархинд нь бүр суугаад үлдсэн. Алтан торл бол тор. Энэ арал хэдийгээр нэг талаараа эрх чөлөөтэй юм шиг боловч намайг нөгөө талаараа бүхий л дэлхийн ертөнцөөс таслан хааж байгаа гэж ийм өнцгөөс хардаг болоод айгүй ганцаардаад сүултээ ингээд Херместэй үүсгэсэн тэр харилцаа нь хүртэл амар худал хуурмаг санагдаад тийм хуурмаг зан гарахаас дургуураад Хермесигээ бараг ингээд албаар өөрөө юм гонигтай уйдгартай байгаад Хермесийг түлхээ явуулцдаг. Тэгээ Кирке байж исэн жам. Нэг өдөр гэнэт нэг далаан дээрх Кирке тэр хүрээд ирдэг байхгүй юу? Тэдний арал дээр хүрээд ирдэг. За энэ ч одоо юу болж байгаа вэ гэсэн чинь маань намайг ийшээ зүлчлөө. Би ингээ энгийн хүн тайртай болцсон юм а гэсэн чинь намайг одоо салгахын тулд намайг шийтгэхийн тулд Эягийн шулунд очиод үйлчил гэдээ явуулцсан гэд тэгж байгаа юм. За энээс хаашаа бол Кирке тэр хэдэн зуун далаан дээрх ирээл яваал одоо манай Кирке маань нэг талын бас ментор коуч баян болоод байгаа юм шиг байна. Гэхдээ Кирке бол ерөөсөө тэр өөр дээр нь шийтгүүлж ирж байгаа далаан дээрхүүд бол ямар нэгэн ажил хийлэхгүй. Далаан дээрхүүд угаасаа нэг тийм амар ажилсаг энэ төр биш. Тэгэл аюу хөнгөмсөөхтэй ингээл үсээ санаал тэгэл байж ах туртай. Дээрэс нь Кирке өөрөө яг тэр арал дээрээ байгаа тэр бүх ажлуудаа нөгөө эми урамлаа бэлтгэх гэдэг ажлуудаа өөрөө яг хийж иж завгүй байж иж өөрийгөө сатааруулдаг. За нэг иймэрхүү байдлаар хоног өдрүүд өнгөрөөд би айжсэн чинь дахиад тэр алсад далаа дээр нэг юм хөлөг онгоц өөрийнх нь яг арал руу чиглээд ирж байгаа харагдаж байна гинэ. Кирке гэсэн чинь одоо Пасифа дээр очичоод буцаад ирснийхаа дараа угаасаа нэг юм жоохон ганцаардмал байсан хүн чинь за хань болох хүмүүс ирлээ гэж бодоод бүх далаан дээрхүүдээ болохоор нөгөө ойроо оруулаад гэр орноо янзлаад хоол унд бэлдээд нөгөө далаачдын чи ирэхийг хүлээсэн юм байна л да. Тэдэртээ одоо юм гоё халуун дулаан харилцаа
хүн хоорондын харилцаа үүсгээд нийгэмшин л гэж бодсон юм шиг байгаа. За тэгээ далайн эрэг дээр хүлээгээ байсан чинь нөгөө нэг хөлөг онгоц чинь далайн эрэг дээр нь тулж ирж зогсоод дээрэс нь одоо ахмад нь гарч ирээд шууд Киркегийн бас өмнө өвдөг сүзэж гуйгаад охин тэнгэр минь биднийг хайрл, биднийг өршөө, бид ингээд далайд түүрцэн залаачд байна. Идж уух зүйлгүй, ундны усгүй өчнөө олон хоног болоод бид нар бүгдээрээ одоо үхэхийн даваан дээр байна. Хэрвээ та болгоовол биднэрт ингээд жаахан хоол хүнс өгөөчтэй гэдгсэн чинь Кирке жайлуудын хоолунд бэлтгэсэн юм чинь бүгднгийн ингээд гэртээ оруулаад бүхэл сайн сайхан нөгөө цаанаасаа иж хэдийн хүчээр бий болдог тэр сайн сайхан хоолноос гаргаад нөгөө далаачдыг чинь дайлнаа. За нөгөө далаачид чинь бол ингээл хэвээр өө охин тэнгэр минь бурхан минь те хатагтай минь маш их баярлаа гэж бүгдээрээ амаа олохгүй нөгөө бүх юмнаас нь идэж уугаал ингээд бүр үнэхээр аргагүй ингээл ясаарс болтлоо турцсан. Тэгэл наранд гандаад борлцсон ийм далаачдыг хараад Киркегийн ч гэсэндээ сэтгэл зүрх нь өвдөөл байж идэг. За тэгсэн нөгөө далаач чинь хоол ундаг нэг юм гидсэн жоохон цадаад ирсэн чинь нэг тарих талх нь арай өөр ажиллаад хэлж байгаа ш. Киркегийн гэрийн тэр нөгөө тансаг алт мөнгөн чимэглэл тансаг хевснүүдийг хараад харцсан нэг л өөр болоод тэгээ үг яриа нүртэл нэг л өөр болоод тэр далаачдын ахмад нь Киркегээс та биднийг үнэхээр сайхан дайллаа шүү. Таны нөхөр хизээ ирэх вэ? Ийм өвөөмөр гэрийн эцтэй талархмаар байна гэсэн чинь Кирке өө би нөхөрвээ ганц бий. Тэгвэл таны аав, ах эсвэл дүү чинь хизээ ирэх вэ? Тэдэрт талархмаар байна гэд. Одоо энэ нөгөө эцгийн эрэхт ёсны юм яваад байгаа юм л да. Тэр нөгөө гэрийн эзэн гэд эрэгтэй хүн заавал байх ёстой. Тэгээ тэр нь л талархан гэдэг юм бодол яваад байгаа шүү дээ, тий. Тэгсэн чинь Кирке өө манай аав, ах, дүү ч гэсэн байхгүй би энэ арал дээр ганцаараа амьдардгаа гэдгсэн чинь л нөгөө хүмүүс чинь бүр сонирн болоод эхэлж байгаа. За энэ хүртэл бас хэдүүлээ бүгдээрээ тэгж бодож байгаа шүү дээ. Кирке бас хөөхөн аваа ухаан сууж дээ. Одоо Хэрместэй ямар амар хашир харьцдаг байла тий. За тэгсэн тэгээгүй л байгаа байхгүй юу? Энэ бол бүр маш аимшигтай. Тэнгүүд Кирке ямар ч гэсэн ингээд бас тэнэг биш юм болохоор ингээд тэр нэг уур амьсгал өөрчлөгдөд байгааг анзаарангуудаа за би та бүхнийг дарсаар дайлъя гэж хэлээд галтгоо руугаа ороод дахиад нэг юм том ваарта дарс гаргаж явахдаа өөрөө өөртөө бодож байгаа байхгүй. За арайч үгүй хэлгүүтэй эдгэр чин зүгээр л энгийн хүмүүс тэгээд намайг бурхан охин тэнгэр гэд хэлээд байгаа. Тэгэд би энэ хүмүүсийг бүгднгийн ийм сайхан дайлж цайлж байгаа юм чинь бас арайч надад ямар нэгэн муу юм хийхгүй л үүдээ гэж боддог хэрнээ за гэхдээ юмээ яаж мэдв зүгээр л урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчий гэд өөрийнхөө бэлдсэн нэг уусамлыг тэр дарс руугаа хийгээд холио хутгачихж байгаа байхгүй юу. За тэр нь болохоор тэр уусамлыг хэрвээ уугаад Киркед ямар нэгэн муу зүйл хийнэ гэх юм бол Кирке ганцхан л үг хэлэх юм байна. Ганц шившил хэлэх юм байна. Тэгээд өөрийгөө хамгаалж болох юм байна л та. Тэгээ ямар ч байсан буцаа зочны өрөөндөө очиод тэр одоо далаачдад бүгдэнд нь тэр 20-30 далаачин байсан. Тэг бүх далаачд нь нөгөө дарснаасаа хийж өгөөд ярьсан бүгд тэр ууч гэсээр байгаад уулгачж байгаа юм. За тэгсэн тэр дарсандааш тэр юм уу нөгөө нэг тэр далаачдын ахмад нь бүр ингээд дээрэнгүү зантаа болоод босч ирээд Киркег шууд багалзуур дунгуудаа ингээ хантаа наачж байгаа байхгүй юу. Киркед яг тэр үед бол мэдээж маш их айц төрсөн. Нүд нь ингээл томроод арайч үгүй л үдэл гэдэг тэр бодлон төрөөд байсан. Хамгийн гол нь нөгөө өөрийгөө хамгаалах шившлийн үгээ хэлэх гэсэн чинь хоолойг ингээ тултал нь базж чаад багалзуурч чаад ингээ ханд наацсан болохоор юу тэр үг хэлэх байтугай баг ингээ амьсгалж авч чадахгүй болцсон. За тэнгүүт нөгөө далайн дээрэмчдийн ахмад чинь Киркегийн дайшин зэн сөхөөд Киркег хүчрхийлждэг. Кирке одоо энэ бүх зүйл болж байхад нэг ч хөдлөөгүй, нэг ч дуу гаргаагүй. Гэхдээ толгой дотор бол нөгөө зүйлээ бодоол байгаа. Яагаад ингэж байгаа юм бэ? Арайч үгүй хэлгүүдээ би энэ хүмүүсийг ингээ дайлсан. Энэ хүмүүс намайг охин тэнгэр гэдээсэн штэ. Тэгснээ яг ойлгож байгаа байхгүй. Энэ хүмүүс яг намайг Кирке гэдгийг маань мэдээд, нарны охин гэдгийг маань мэдээд охин тэнгэр гээгүй юм байна. Энэ хүмүүст би зүгээр нэг юм авралын дүртэй те энэ хүмүүсийг аварч чадах эмэгтэй хүний дүрстэй болохоор л намайг одоо охин тэнгэр гэж дуудаж байгаа юм байна. Заримдаа бид нар чинь нөгөө нэг одоо гүнж мүнж гэдэг нь шүү дээ. Гэхдээ жинхэнэ гүнж биш вэ гэхдээ яг тэрнтэй л адилхан зүйл болсон юм байна гэдгийг ойлгоно. За ингээд нөгөө ахмад нь хүчрхийлж дуусчаад Киркегийн хоолооноос ингээ гараа авсан ч гэсэн Кирке юм хэлэхгүй дуугарахгүй. Тэнгүүд нөгөө далаачд чи хоорондоо ярьж байхгүй. Өө яана энэ хүүхэн ч одоо үхсэн юм шүү дээ. Та энэ хүнийг алдсан юм шүү дээ. Дараагийнх нь хүн би байсан шүү дээ. Гих мэтчлэн хоорондоо яриад эхэлсэн чинь Кирке нөгөө нэг үгээ хэлдэг. Тэр мөчөөд нөгөө ирчүүд чинь ингээл бүгдээр амар хашаарлалдаал эхэлнэ. Яа гэвэл тэдний бүгднийх нь ингээл гавлын ясна, хавирганы ясна, хөл гарын ясна ингээл хугараал, мах цахан ингээл хоорондоо тасраал маш амжилттай зүйл болж байгаа. Ингээд хитгэн хормын дараа тэнд байсан тэр бүх ирчүүд гахаа болоод хувирсан байдаг. Хүний биеийн анатомоос
гахааны биеийн бүтцтэй, биеийн анатомтой болно гэдэг чинь мэдээж тэнд бол маш олон яснууд хуугарч байгаа тийм маш их булчин махан ингээ өөрчлөгдөж байгаа. Тэр бүх зүйлийг Кирке ингээ хараа зогсож байгаа байхгүй юу. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол би түрүүхэн хэлсэн. Кирке хувирахтай амар сайн. Гэхдээ тэр хүний тэр амьтны ч юм уу зөвхөн гадаад биеийг нь хувирахаас л биш, оюун санааг нь хувиргадгүй гэд. Тэгэхээр тэр бүх одоо гахаа болсон ирчүүд дотроо бол яг өөрсдийнхөө оюун бодолтой байгаа гэсэн. Тэгэл бүгдээрээ ингээл Кирке бодлын уншаад амшгаа маа гэд. Охин тэнгэр минь бурхан минь үнэхээр бидрийг уушлаараа дахиж ингэхгүй гэж хичнээн гуйсан боловч Кирке мэдээж тэр яаж уучлах вэ? Далайн дэрхүүдээ дуудаад тэр гахаануудыг нэг юм хашаараа бүдэн хашаад оруулчихж байгаа байхгүй юу. За тэмүүтээ Ахмад гахааг нь авчруулад гаргаад нөгөө дархиудыгаа дайлдаг. За тэгээ тэр оройн нь болохоор Кирке хэдий бурхан ч гэсэн хүн штэ гэдэг шиг тийм эмгтэн хүн учраас юм бохирлогдсон тийм мэдрэмж төрөөд байдаг. Арснаас нь ингээд бүр бохир зүйл үнэртэй байгаа урсаад гараад байгаа юм шиг мэдрэмж төрөөд далайн усанд орж байгаа. Далайн одоо элсээр нь өөрийнхөө бүх биеийг ингээд арсаа зулгартал гэх юм уу тий. Хэрвээ хүн байсан бол арсан зулгархал байсан байх л та. Бурхан учраас арайч тийхгүй. Тэгээд галынхаа урд ингээд суугаад өөрийгөө мэдэрч байгаа байхгүй юу. Тэнгүүд нэр үнэхээр л тэр хүний хүрсэн тэр хоолой биеийнх нь бүх хэсэг нь маш бохир болсон юм шиг санагдаад байдаг. Энэ гэхдээ бол угаасаа яг ингээд трама болчихж байгаа байхгүй юу. Үүнээс хойш Кирке яадаг байсан юм бэ гэхээр арлынхан зүг ирж байгаа бүх хүлэг онгоцыг яг л урдных шигээ хүлээж авдаг. Бүгднгийн хамгийн сайхнаараа дайлж цайлаад за тэгээд бүгдэнд нь нөгөө дарс өгдөг. Хэрвээ ирчүүд өөрийнхөө доторх тэр гахаа шиг занг гаргах юм бол тэр ирчүүдийг жинхнээсээ гахаа болгоод хувиргачдаг. Ингээд бүр хэдэн жил ч ингэсэн бүр амар алдартай болсон, амар олон гахаатай болсон. Тэр гахаануудыг бүгднийг ингээл хашаал байж идэг. Бүр маш ховорхон тохиолдолд үнэхээр юм нэр хүндтэй сайн ирчүүд таарч исэн гэж байгаа байхгүй юу. Тэдрийг бол бүгднийг нь сул чөлөөтэй буцаагаад одоо ирсэн замаар нь явуулж ясан. За тэгэл энэ гахаанууд Кирке ингээл харах болгонд бол бидрийг уучлаач те бид нар одоо ингээ ар гэртээ бид нар гуйж ийна гэж амар их тэгдэг. Зарим нэг гахаанууд нь болохоор гахааныхаа хашаанаас оргоод нөгөө арлын өндөр хадан одоо хавцалтай хэсгээс нь өсөрч амиа оролдог гэсэн гэж байгаа. Ингээл бас нэгэн ээлжит одоо хөлөг онгоц ирээд 20 гаруй залуу ирж байгаа. 20 гаруй залуу өмнөх шигээл яг Киркег охин тэнгэр минь гэж байгаа. Сүүлдээ шунхаас тэглэн хөдлөөл гэрийг нь хараал те Кирке рүү дайрсан чинь Кирке дахиад тэдрийг гахаа олгоо хувирах чинь нөгөө өмнөх гахаануудтайгаа нийлүүлээ тавьчихж байгаа. Тэрний дараа хэдхэн хоногийн дараа бүр жижигхэн одоо завиар гэх юм уу бас нэгэн залуу ирээд Киркегийн өмнө бол үнэхээр ингээд мундаг хүндэтгэлтэй хандаад өвдөг сөгдөөд охин тэнгэр минь ээ гэд. Тэгээ ирээд Киркегийг дайлуулж цайлуулж байгаа юм. Яг л Кирке өмнөшөө ингээл босод бүх талаачинд яаж хандсан тэр залуу ч гэсэн тэгж хандж байгаа штэ тий. Тэгсэн чинь тэр залуу болохоор босод дээрэмчдээс айгүй өөр байсан. Хэдийгээр хоол унд идээд гидсэн цадсан ч гэсэндээ одоо Киркегийн гэрийн тэр илүү дутуу зүйлийг огт хардаггүй. Харин ч Киркетэй ингээл яриа өрнүүлээл айгүй урт юм дайнаас харж явж байгаа. Харих замаа олохгүй бас 2 жил будлаад явж байгаа гэх мэтчлэн өөрийнхөө түүхийг ярьдаг. Ингэж ярилцаар бүр орой болчдөг байхгүй юу? Бүр орой болсон хойно Кирке гинт ойлгоно. Чи юу Хермесийн удмын хүн үү гэсэн чинь Хермесийн ач хүү болж таардаг. Тэгсэн чинь энэ залуу болохоор нөгөө Ахмад штэ тий. Өөрийнхөө нөгөө далаачтаас төөрцөн. Тэгээд юу болсон бол гэ хайгаад гэсэн чи Хермес ирэл хэлж өгсөн юм байл та чиний далаач тий чин Киркегээд Эягийн шулам хаа олгоо хувиргацсан тий чи хамгийн гол нь Киркегийн өгсөн дарсыг битээ уугараа гэж хэлсэн гинэ тэгээд ерөөс дарс уухгүй байгаад байсан. Хермесийн удмын хүн юм байна гэд нөө яг Хермесийн хэлжсэнаар Хермесийн удмын нэг хүн Кирке дээр ирэх тавилантай гэж хэлжсэн. Тэр залуу байгаа байхгүй юу. За энэ залууг нь бид нар бүгдээрээ бас сайн мэднэ. Өмнөх нөгөө Song of Achilles Ахилийн дунд дээр гарч ирсэн арга залтай адтай Одиссе тэгээд гахаа болцсон. Өөрийнхөө одоо цэргүүдтэй өөрийнхөө далаачдын өмнөөс Киркег гуйдаг. Эдгээр бүгдээрээ ингээд 14 15 настай. Тухайн үедээ бол миний хүүгээс ч бага насны хүүхдүүд бүгдээрээ Трой хотыг эсэлж авнаа гэдэг юм маш гоё одоо хүсэл мөрөөдөл гэх юм уу та гоё юм яах вэ? За ямарс юм том хүсэл мөрөөдөлтөөр намайг дагаад ингээ явсан. Бид нэр 10 жил тэнд тулалдсан. Тэр 10 жилийн хугацаанд энэ хүүхдүүд аав ээжигээ хараагүй. Энэ хүүхдүүд бол ерөөсөө дайны талбарт л өсөж том болцоосон ийм хүүхдүүд байгаа. Энэ хүүхдүүдийг тэр харж хандах, хүмүүжүүлэх гэдэг ч юм уу тэр бүх үүрэг надад оногдсон. Хэрвээ одоо охин тэнгэр танд те ямар нэгэн байдлаар хортой муу зүйл хийсэн бол тэр нь бүгдээрээ миний буруу би энэ хүүхдүүдийг хүмүүжүүлж чадаагүйгээс болсон. Одоо ингээ бид нар буцах замаа олохгүй дахиад 2 жил төөрсөн.
За энэ 12 жилийн хугацаанд энэ хүүхдүүдийг бүгднийг ингээд гэр бүлийнх нь хүлээж байгаа. Тэгээ энэ хүүхдүүд бол одоо энгийн хүний амьдралыг мэдэхгүй яг л дайны талбарт л өссөн ийм хүүхдүүд байгаа гэх мэтчлэн бас маш ухаалаг аргументууд хэлээд Киркегээс гуйсан чинь Кирке эцсийн мөч зөвшөөрч байгаа. За окей ойлголаа гэд тэнгуүтээ зөвхөн Одиссейн одоо цэргүүдийг ч биш өөрийнхөө тэр бүх хоёр ацсан байсан хаануудаа энгийн буцаад хүн болгож хувиргаад за нөгөөдөл нь Киркегээс бүр айд салгалцсан хүмүүс тэгэл за бүгдээрээ гэртээ харьцаа гэсэн чинь баярлаа гэл тал руугаа харшиж байгаа юм л та. Гэхдээ Одиссей болон Одиссей хүмүүс нь үлдчихэж байгаа. Тэрээ болохоор хөлөг онгоцоо жоохон засварлахгүй бол яг одоо хаана яваад байгаагаа мэдэхгүй төөрцөн байгаа учраас хөлөг онгоцоо хамгийн сайн дээр нь л тавих хэрэгтэй шүү дээ, тий. Тэгээ үлдсэн байгаа байхгүй. За ингээд Кирке Одиссейг одоо илүү ойр дотноос таньж хэлж байгаа. Одиссей бол ер нь юм 40 иргэм насны царайлаг хүмүүсийн адилаар одоо гар хөлн ингээ шарах сарив болцсон тий. За тэгээ хамгийн сонирхолтой номон дээр бүр энийг 2 3 удаа дурдсан байсан. Одиссей бол жоохон намхан, өнгөө өлтөө гээд алдартай киноны хариулагч Кристофер Нолан яг энэ Хомерийн Одиссей гэдэг туйлаар нь кино бүтээгч байгаа юм байлээ. Тэгээд энэ киноных нь гол дүрд нь буюу Одиссейн дүр жүжигчин Мэтт Дэймон тоглож байгаа гэсэн. Мэтт Дэймон бол бас яг дуртай жүжигчдийн нэг учраас би яг уншихтаа Мэтт Дэймонээр төсөөлүүлээд уншсан. За тэгээ эрэгтэй хүн 13 мэгтэй байдаг бол Одиссей бүр 1001 мэгтэй гэж зөвлөлж бичсэн байгаа байхгүй юу? Дайнд оролцоол яадаг ийдэг байсан Ахил баатартай тэ хэрхэн хамт тулалдсан Ахилийн одоо үхлээс хойш юу болж өрнсөн гэл энэ бүх одоо туулж өнгөрүүлсэн адал явдлуудаа Киркед амар их ярьдаг. Үүний жор бас их ярьдаг юм болохоор гэр бүлээ эхнэр тэг хүүгээ айгүйх дурсаж ярьдаг юм байна л та. За Одиссейн хувьд болохоор Пенелопа гэд өсгөөтэй гэрэлсэн. За энэ Пенелопа нь болохоор нөгөө Helen of Troy буюу дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй Troy-ын дайн гарах шалтгаан болсон тэр Helen гэдэг эмэгтэйн үеэл нь юм байна. Тэгээд Хелнийг гүйцэх тийм үзэсгэлэн гоо биш ч гэсэндээ бүр маш ухаантай, айгүй ухаалаг эмэгтэй гэл. Одиссей бол эхнэрээ бүр амар их магтаж ярьдаг. Надаас бол бүр хамаагүй илүү мундаг эмэгтэй гэж ярьдаг. За хүү нь болохоор Одиссейг явахудаас нь дөнгөж өсвөр насндаа орж байгаа хүү байсан. Тэгээд миний хүү бол гэгээлэг, амар цайлган, амар ухаантай бүх хүмүүсийг одоо тэр ухаанаараа бишрүүлдэг юм мундаг хүү байсан гэх мэтчлэн бас өөр юмтай гэрээ айгүй их юм саймширч ярьдаг. Кирке бол Одиссейтэй бас янаг амаргийн харилцаатай болж байгаа. Одиссей ч гэсэн одоо Киркегийн идгүй ачийг хариулъя ч гэсэн юм уу. Кирке ч гэсэн Одиссейг яг юм явуулах хүсэлгүй. Тэгээд Эя арал дээр Одиссей нэг өвлийг өнгөрөхөөр болно. Өөрөөр хэлбэл яг 1 жил арал дээр байж байгаа гэсэн үг. Ингэхдээ бол Киркетэй яг хайр дурлалын болон янаг амаргийн харилцаатай болцсон байдаг. За ингээ хавар болоод ирсэн чинь Одиссейн далаачт нь хэдүүлээ хизээ замдаа гарах юм бэ? Хизээ гэр орондоо одоо очих юм бэ гэд Одиссейг бас нөгөө талаараа шахаад эхэлж байгаа. Ингээд Одиссей явахаар боллоо. Кирке Одиссей болон Одиссейн далаачт нь одоо хамаг идэж уух юм те бүхэл зүйлийг бэлдэж өгч чадах бүхний өгөөд далаа эрэг дээрээс гаргаж өгч байгаа. Өөрөө болохоор Одиссейгээс хүүхдтэй болоод жирэмсэн хоцорч байгаа. Энийг ихтэй өөрөө Одиссейд хэлээгүй. Одиссейн түүхийг мэддэг хүмүүс мэдж байгаа хаа. Одиссей Киркегийн аглаас гараад дахиад 7 жил гэр орондоо очихгүй. Бас дахиад 7 жил мэл төөрөөл яваад байна. Киркегийн хувьд бол жирэмсний одоо сарууд аягүй хурдан өнгөрөөд нэг л мэдсэн чинь нөгөө гол тасартал тэр одоо төрөлтийн дуншихтэй тэр өвдөлтийг мэдрээд ингээ байж идэг. Хамгийн гол мөр аимшигтай өвдөөд тэгээд энэ яг бурхтад дархиудад ингээ төрөхт нь ирж тусалдаг юм бас төрөлтийн бурхан гэж байд юм байна л да. Тэр бурханы нэрийг хичнээн хэлээд одоо хичнээн гуйж залбирсан ч гэсэн тэр бурхан ирэхгүй байгаад байдаг. Кирке тэгээд нилээ ингэ тоогоо ингээ өвдөж гүрээж байгаа. За тэр бурхан бол ирэхгүй юм байна. Тэр бурханы ирэхэд ямар нэгэн зүйл саад болоод байгаа юм байна гэж ойлгонгуудаа өөрөө яг л пацифетер хийжсэн шиг гэзээ баруунаас зүүн шин зүсж байгаад өөрөө гараа оруулаад хүүхдээ гаргаад ирдэг. Хүүтэй болно. Хүүтэй болохоор Телегон гэдэг нэр өгдөг. Энэ бас жоохон сонио. Одиссей яг нөгөө Пенелопе тэг албан ёсны их нэртэйгээ гэрлээ төрүүлсэн хүүхэд нь болохоор Телемак гэдэг нэртэй юм байлээ. Тэнгүүд мань хүмүүс сэнэ санаа өсөй бас юм. Телегон гэд нэрлэлсэн. За тэгээ Телегон хүүгээ өөртөө наалдуулаад энэ дэлхий чи хоёрт одоо өөртөөс маань өөр хүн хэрэггүй байгаа зү харалтаа төрч чадахгүй гэсэн зүйл ч байхгүй би чамайг өөрөө төрүүллээ штэ гэд. За ингээд эндээс эхлээд Кирке маань ээж болж байгаа. Ээж болоод Киркегийн бас үзэл бодол маш их өөрчлөгдөн. Киркегийн хүлээлтээс бодлоос бүр шал өөр зүйл байдаг гинэ. Ерөөсөө л Кирке ингээд цаг минут тутамд ямар нэг юм яг арчиг угаах, цэвэрлэх, муших, базах гэл тийм ажилтай. Гэтэл тэнд хүүхэд нь бас цаг минут тутамд нэг бол уурлал, нэг бол уйлал, нэг бол өлсөөл те, нэг бол ингээд одоо баач хийгээл ингээд
байж идэг. Тэг хизээ завандаа би алийг хийх ёстой юм бэ? Би өөртөө бурхан тулдаал ямар нэгэн зүйл одоо тогтмол идэх шаардлагагүй, уух шаардлагагүй, унтах шаардлагагүй учраас энэ бүх зүйлийг арай гэж амжуулж байна гэд бичсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ ээж болохоос өмнө Кирке ингээд нөгөө 20 одоо хүүхдийн даваа бэлдсэн юм байна л та. Тэгэл 20 хүүхдийн даваа бэлдэнгүүтээ би ч гэсэн аяга ухаалаг юм а тий бас нилээ хөөрхөн юм бэлтгэл хийчлээ шүү гэдгсэн чинь тэр 20 даваа нь болохоор бараг 2 өдөрт ч хүрээгүй гэж байгаа байхгүй юу. Кирке ч юм бол яг үнэ жоохон доогуур зэндааны бурхан шүү дээ. Тэгээд энгийн хүн хоёроос төрсөн учраас яг бурхад шиг мөнх настай биш яг энгийн л хүн байдаг. Тийм болохоор тэр чинээгээр л өвдөх өсгөн ч гэсэндээ их Кирке ч гэсэн бас гайхаал хүн гэдэг чинь ямар богинохон настай юм байж ич өсөж том болох гэж ямар удаан хугацаа өнгөрдөм бэ гэж бодоод байгаа байхгүй юу. Жишээ нь Кирке өөрийнхөө дүү Этиг өсгсөн тий. Тэгэхэд Эт бол зүгээр 1 сарын дотор л өврөөс гарцсан гэдэг ч юм. Бурхад болохоор юм илүү хурдтай өсдөг юм байна л да. Яаж яхад Киркегийн хүүхэд нь тийм амар ааштай хүүхэд байсан. Байнга л ингээл нөгөө гидэгэл уйлчдаг тийм хүүхэд байсан. Тэгээ хүүхэд нь жоохон хөлд ороод одоо л гайг болох нүдэ гэдгсэн чинь хөлд ороод бүр хэцүү болсон. Ямар нэг юм бүлэрч унжгаал, тэгэлж унжгаал, энэ тэнд юмаа цогцох гол Кирке бүр ингээл өөр юу ч анзаарах хөөгүй өргөлж ингээл хүүхдэд даалгүйгээл бодоод байдаг байсан. За гэтээ мэдээж он цаг ирэхээр хүүхэд өсөөд нэг арай жоохон гараас гараад ирэх шүү дээ. Тэр үед нь Кирке бодсон байна л та. Тэрнээс өмнө бүр юм бодох сөхөг байсан гэж байгаа байхгүй юу. Яагаад нэрээ тэр шүн намайг төрдөг шүн ингээд амар өвдөж байхад тэр төрөлтийн бурхан ирж туслаагүй юм бэ? Тэр төрөлтийн бурханыг эрэхт нь хин нэгэн саад болсон байна. Тэгээ тэр төрөлтийн бурхан тэр саад болсон бурханы өвөнд нь ороод ирэхгүй байна гэдэг чинь тэр бол нилээ юм оо чадaltaй бурхан байгаа юм байна. Миний үд саад болсон юм яагаад юм бол гэд. Гэртээ зогсож жоод хин тандаад гэдгийг мэдэхгүй гэхдээ аюу чанга дугаар миний хүүд намайг төрөхөд саад болох гэсэн бурхан байлж одоо гараад иргээд хэлсэн чинь гинэт ингээд юм саарл манан татснаа тэр дотроос Зевс бурхны охин дайны бурхан Афина гараад ирсэн гинэ. Афина тэгээд би танаа хүүхдийг чинь төрүүлэхгүй байх гэсэн юм аа. Хэрвээ чиний энэ хүүхэд нас биеинд хүрэх юм бол чи ч гэсэн харамсна. Тийм болохоор яг одоо чи энэ хүүхдтэй дасаагүй байгаад ир чинь би хүүхдийг чи алаад өг. Чи тэгэл дараа нь өөр хүнээс өөр хүүхдтэй болчих болно штэ гэдэг ухааны юм ярьж байгаа байхгүй юу. Киркегийн тэнгуут бас уур нь хүрээд хүүхэд гэдэг нь одоо хаашаа нэг нөгөөгөр нь орлуулж болдог тоглоом үж чи бодоод байгаа маа тийм зүйл байхгүй гэсэн чинь чи Зевсийн охины үүдээс яаж ингэж хэлж чадчихна. Ер нь энэ хүүхдийг алахад хэн юу гэж хэлж чадах юм гэж хэлж байгаа байхгүй. Тэнгуут Киркес мөчөөгөхгүй. Тэгвэл манай аав нарны бурхан одоо ач зээг нь ингээд янз бүр болгоцсон байх юм бол манай аав ч гэсэн Зевсээс бос чадна шүү гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хоёр талаас нь ацаншлаанд оруулчихж байгаа байхгүй. Тэгсэн Афина ингээд хараа гацаа чи хаарчлаараа би надад хүүхдийг чи алхтаа л аал ингээд занчаад яваад өгч байгаа байхгүй. За тэгмүүд Кирке яасан бэ гэхээр тэр өдрөөс эхлээд 3 өдрийн туршид ерөөсөө бүр толгоо өндөх завгүй ажилласан. Нөгөө янз бүрийн өв сургамжуудаа цулгаагаал түүгээл одоо халихын хайлал чанахын чанаал те 3 өдрийн туршид өдөр шөнөгөө ажилласныхаа дараа арлынхаа хамгийн өндөр цэг дээр нь очиж жоод нөгөө уусамлаа ашиглаад нэг шившлэг хийсэн. За тэр шившлэг нь болохоор Афина бурхныг энэ арал дээр ирүүлэхгүй байх ийм шившлэг юм байна. За ингэснийхаа дараа л арай гэж нэг үстэл нь тайвширж байгаа. Тэгэд энэ шившлэгийг хүчийг нь алдуулахгүй тулд сар болгон ингэж 3 өдрийн туршид 3 шөнийн туршид унтахгүйгээр дахиад нөгөө хийсэн уусамлаа хийх ёстой юм байна л та. Гэтэ Киркегийн хувьд хүүхдийн төлөө иймэрхүү золиос гаргах нь албар тийм ч чухал биш те. Бүр дуртайа энэ золиосыг гарганаа гэд их мэдчлэн ээж хүү хоёр амьдарсаар агаад 16 нас сурч байгаа. За мэдээж энэ хоорондоо л ингээд ээжээр айгүй их янз бүрийн түүх яриулах дуртай. Тэр дундаа ингээ хамгийн дуртай түүх нь болохоор миний аав ямар хүн байсан юм бэ гэдэг энэ асуултыг аюуг асуудаг. Тэнгүүд Кирке ч гэсэндээ ингээд Одиссеийн талаар ингээ бүх сайн сайхан зүйлийг ингээл яриад яг л юм үлгэр дамгийн баатар болгоцсон юм шиг ярьдаг. Тэ аав чи ийм мундаг хүн байсан, тийм мундаг хүн байсан гэх. За тэгээ хүүн 16 насныхаа төрсөн өдрөөр ээж тэрэ эрэнгүүтээ. За энэ дээр нэг юм хэлэхгүй болохгүй. Кирке ч юм болохоор нөгөө мөнх настай бурхан болохоор үргэлж нэг юм хортой ч юм уу тий 20 эдтэй залуу бүсгүй шиг харагддаг шүү. За энийг битээ мартаарай. Ээж тэрэ ирээд ээж би таныг гоё зүйл харуулъя. Таны ингээ гинтийн бэлэг барья гэл тэгдэг байхгүй юу. Тэгээ заа гэд хүүхдэд дагаад явсан чинь нэг юм агууруу ингээд ороо. Тэгээ ингээ орсон чинь жижигхэн юм усан онгоц байдیں۔ Тэгээд ээжээ энэ усан онгоцыг ашиглаад би аав дээр очиж уулзч чадрия гэдэгс чи Кирке гинт бүр амар уурлаад тийм байхгүй. Чи бол миний хүүхэд миний өгнөөс гарч болохгүй. Би бол чамайг арлыг орхиж явах зөвшөөрөхгүй гэдэг байхгүй. Ээж нь бол Кирке бол яг нөгөө Афина бурхнаас л яагаад байгаа штэ тий. Хизээ ирэл хүүг минь надад алчгүйтэй гэл яагаад байгаа. Тэгсэн чинь хүүн ингээл урваагаал би тэгээд өргөлж энэ таны үгийг дагаал торон таригдсан шувуу шиг байх юм уу гэд хэлсэн чинь тэр үг нь болохоор нөгөө Киркегийн зүрх сэтгэлд нь өнөлүүлчихэж байгаа байхгүй. Яг л Кирке ч юм өөрөө яг энэ аралт те
Хэдийгээр алтан торч гэсэн торштэй гэдэг үзэл баримталтай болцсон хүн чинь за тэгвэл чи ядаж нэг шөнө хүлээчих тэгээд явбал яв гэдэг байхгүй юу. За тэгээд хүүн тэр өдрөө айгу баярлал явах бэлтгэлээ хангаж мангаал. Киркэ болохоор тэр шөнө киркэ чинь бас далаан дээрх та бүхэн санаж байгаа. Далаа руу ингээ алхаж ороод далаан бүр гүнд байдаг тригон гэдэг одоо далайн савдаг гэх юм уу да. Тригон дээр очоод тригоноос сүүлийг нь гуйд. Тригоны сүүл нь болохоор үзүүртэй юм хортой. Тэр хоронд нь хүн ирвэ. Энгийн хүн үл мэдэг хүрээлс одоо нүдэнд үл үзэгдэх тийм жижигхэн шар авсан байсан ч гэсэн шууд тэр дороо өгдөг. Хэрвээ бурхан байх юм бол үрд мөнхийн өвдөлтийг мэдэрдэг. Тийм сүулттэй юм байна л да. Тригоноос очиж сүүлрэн гуйсч тригон чи одоо миний сүүлийг авч байгаа анхны хүн гэж бодож байна уу? Танаа одоо эд дүүч хүртэл миний сүүлийг гуйж ирсэн штэ гэд. Эд хүртэл энэ сүүлийг авч чадаагүй юм уу? Би тэгвэл авч чадах болов уу гэсэн чинь. За чи оролдоод үзэхгүй юу гэд. Та тэгээ яавал сүүлээ өгөх юм бэ гэсэн чинь миний сүүлд энгийн хүнийг бол хөрөнгүүтэл алчдаг. Бурхныг бол үрд мөнхийн өвдөлтөнд хүргэдэг ийм одоо хортой чи өөрөө миний сүүлийн хорыг төвчж чадах юм бол миний сүүлийг авч олно гэж хэлдэг байхгүй юу. Тэнгүүд нь киркэ ингээл жоохон болж байгаа. За би чаднаа би бэлэн байна та намайг хатга гэсэн чинь тригон би чамайг хатгавал бүх зүйл хэтэрхий амархан штэ. Эсвэргээрээ чи миний сүүлэнд өөрийгөө хатга. Тэгэх юм бол би чамд сүүлээ өгье гэдэг. Тэнгүүдтэй л киркэ хүүгийнхаа төлөө гүнзгий амьсгал авч гаргаал. Очоод яг сүүлийнх нь үзүүрт нөрчихсэн юм. За окей. Чи хүрэх шаардлагагүй. Би чам сүүлээ өглөө гэд. Тэгээ тэр нь болохоор тийм шалгалт байсан юм байна л да. Тэгээ яасан гэсэн чинь чи үнэхээр яг хүрэх гэжсэн. Яг хүрэх байгаа юм шиг хотлаасаа жүжиглэжсэн тийм бурхад ч гэсэндээ байсан. Би бүгднгийн нэвт одоо мэдж байгаа. Чи яг хүрэх гэжсэн. Тийм болохоор чи миний сүүлийг авч олноо. Хэргэлж дуусчаад харин талаа руу шидчихэрээ. Тэгэхээр миний сүүл рүү намайг олоод ирнэ гэдэг тэгэхгүй. Тэгэл кирк амир баярлаа. Сүүлийн аваа. Сүүлийнх нь үзүүр дээр нэг юм даав ингэж хийгээд одоо халахлаад тэнгүүтээ жадны үзүүр тэрийг бэхлээд маргааш нь хүүдээ явахтай гэж байгаа. За энэ жадны үзүүр бол ийм одоо хортой байгаа. Тэгэхээр чи энийг өөрийгөө хамгаалахад ялангуяа Афина бурхан ирээд чамд юу шилж магадгүй. Энүүгээр заавал өөрийгөө хамгаалаарай гэж хэлээд за тэгээд Одиссей ихнэрт нь хүүд нь бөөн бэлэксэлт бэлдээл хүүгийнхаа нөгөө жижигхэн онгоцонд нь живүүл түшигшлэг хийгээл хүүхдээ явуулж байгаа. Тэгэл тэрнээс хойш ингээл амар гансарсан ганцаарцсан хүн болчихж байгаа шүү дээ. Мэдээж 16 жилийн туршдаас энэ хүүгээ хайрлал өсгсөн юм чин гинэт л арал дээр ганцаараа үлдээл яг нөгөө амьдралын нутуу учир нь гинт юу болчихваа гэдэг шиг зүйл болж байгаа шүү дээ. Гэсэн чинь 10 хэдхэн хоногийн дараа хүн буцаад түрээд ирлээ. Киркэ тосч очоод за яасан бэ миний хүү гэсэн чинь хүүн бүр амар урваацсан ээж уучлаарай ингээ би албаар тэгээгүй энэ бүх зүйл ингээ бүр санамсаргүй болцсон. Би ингээ таны өмнө түмэн буруутай энэ гэл тэгээд байдаг байхгүй. Тэр яасан ингээ гэсэн чинь хүүн ингээ 9 минут явсаар агаад хэдхэн хоногийн дараа 7 хоногийн дараа гэхэд Итака дээр очсон байсан юм байна л та. Хөлөө онгосноос буугаал Эя арлаас ирлээ. Киркегийн хүүхэд байна. Би Одиссейтэй уулзах гэсэн юм аа гэд. Бо тэр хотын нэг албад нь хэлсэн чинь нөгөөт нь Одиссей хаан анд явцсан байгаа. Тэгээ чи хүлээж аваад ирэхээр нь уулзч болно гэж хэлсэн гинэ. Тэгэхээр нөгөө нэг телегон чинь за гэд нөгөө жадаа барьсан далайн эргээр нь алхаа явж исэн чи гинэт л хойноос ингээл хөө гэл амар ойрлол ингээ эргээ харсан чи нөгөө нэг Одиссей чи өөдөөс нь гүйж ирснээр дарж унахаагаал чи миний хаан тулсыг булаах гэж ирсэн юм уу гүнгүүтээ жадын ингээ булаацалтаад исэн гинэ. Тэгсэн чи яг тэр мөчөд нөгөө жаданд нь угалцсан байсан даав нь нултарч унаад Одиссейгийн хацрыг ингээ дөнгөж шүргэх шахам зүсэл тэгэл Одиссей газар дээрээ нас барцсан гэж байгаа байхгүй. Тэгээд телегон болохоор яг үхэхээс өмнө би таны хүү байна. Би киркегээс төрсөн хүү байна гэж хэлсэн. Аав тэгтээ намайг яг ойлгох шиг болсон гэд ингээд болсон явдлыг ээжтэй ярьж байгаа. Кирке бол тийм мэдээж Одиссейгийн хойноос бол харамсаж байгаа. Гэхдээ хүүгийнхаа сэтгэл санааг өргөх нь илүү чухал байгаа. Энэ чиний буруу биш шүү гэж яриа байжсэн чинь хамгийн гол нь бүх зүйл яг ингээд дуусаагүй. Би бас зочинтой ирсэн гэд. Тэгснээ ингээ онгоц руу босч очиод хоёр хүн буулгаж ирж байгаа. Нэг нь тэгсэн чинь Одиссейн одоо албан ёсны эхнэр нөгөө Пенелопа нөгөөд нь болохоор Одиссейгийн одоо том хүү Телемак хоёр эд. Энэ хоёрыг дагуулад ирсэн ингээ. Киркэ бүр гайхаад юу ч асуухаа мэдэхгүй болонгуудаа за ямар ч байсан одоо холын аян занд явж ирсэн юм чинь эхлээд манайх руу очие тэгээ хоолунд идэж байгаа та нар амарцгаа энэ төр гэдэг байхгүй юу. Тэгээ гэртээ дагуулж очиод нөгөө хоёр чи ингээл хоол цай тэгээ дарс сарахад ингээл өгөөл барайл гэсэн чи Пенелопан жоохон идэж байгаа л би ингээ унтаж болохгүй жоохон ядраад байна гэд тэгэхээр Киркэ өөрийнхөө нэг өрөө зааж ууг унтуулсан. Телегон яг өөрийнх нь хүүн нас ядраад байгаа учраас унтаар явсан. Телемак гэд Одиссей Пенелопа хоёрыг хүүн үлдчихэж байгаа байхгүй юу. За тэгээд Телемактай Киркэ юм яриад суугаад үлдчихэж байгаа.
Телемак гэсэн чинь 30 орчим насны бас аюу сайхан залуу байна гинэ. Тэгээд аавынхаа одоо тэр бие махбод хурд хүч ээжийнхаа ухааныг өвлөд авцсан амар мундаг залуу байна. Киркэ асуусан юм л да. Та хоёр яагаад AR дээр ирсэн бэ? Танай ээж чинь Спартагийн хааны одоо хамаатан нартэй Спарта руу явж болох байсан гэдгсэн чинь Телемак нь болохоор ээж бит хоёрт одоо Итакад ч тийм Спартад ч тэр үлдсэн зүйл байхгүй гэж хэлсэн гинэ. За ингээл яг энэ үйл явдал хит дараалж болсон байгаа байхгүй юу? Ингээл өдөржингөө тэд өөр өөрсдийнхөө өрөөнд ч юм уу те ингээл сууж байгаа л оройн хамстай орой хоол идэл Телегом Пенелопа хоёр болохоор төрүүлэл бит хоёр ядраад байна гэд өөрсдийнхөө өрөөрөө унтгаа явчихдаг. Тэгээ Телемакт болохоор Кирке юм яриад үлддэг. Ер нь тэгээ яг юу болоод байгаа юм бэ? Яагаад Спарта руу явахын оронд наашаа хурд ирсэн юм бэ? Ер нь Одиссей яасан юм бэ? Яагаад Телегон руу юу ч мэдэхгүй байж ээж тэгж амар дайрсан юм бэ гэх мэтчлэн энэ бүх асуултыг асуусан чинь Телемак болохоор түүхээ ярьсан юм байна. Намаа 14 5 та жав хүүхэд байхад аав маань дайнд явж исэн 20 жилийн дараа дайнаас эргэж ирэхдээ тэр бүр тэс өөр хүн болсон байсан гэх. Одиссей байхгүй байсан тэр 20 жил нь болохоор нөгөө Пенелопатай гэрлэх гэсэн. Пенелопатай гэрлэх юм бол бас Итакагийн хаан болох юм байна л да. Тэгээ тийм одоо ирчүүд бол тэдний ордноор нь дүүрэн ирсэн гинэ. Одоо гэрлэхийг хүссэн ирчүүд. Тэгэнгүүт эхнэр нь Пенелопа амар ухаалаг учраас тэр бүх ирчүүдийг хиндэн ч үгүй гэхгүй, хиндэн ч заа гэхгүй. Заа гэж бас болохгүй шүү дээ. Тэгээ нөхрийгөө хүлээж байгаа. Үгүй гэх юм бол шууд бас юм хитрхи дайн тулаан руу орчих юм болов гэдэг үднэс болгоомжлоод ингэдэг байсан маа. Одиссегийн юм ном байдаг гэсэн нь амар том чанга ном. Тэгээд Пенелопа болохоор энэ миний нөхрийн ном байгаамаа. Хэрвээ энэ номыг бүрэн татаж чадвал би тэр хүнтэй гэрлэнэ гэсэн. Энэ олон жилийн хугацаанд хинч бүрэн татаж чадаагүй. Тэгсэн Одиссей болохоор Троийн их дайнаас ерөөсөө ганцаархнаа Итакада их орондоо буцаж ирсэн. Бусад хүмүүс нь бүгдээрээ зарим нь дайндаа, зарим нь буцах аян замдаа ингээд нас бараад байхгүй болсон. Киркегийн арлаас жишээлбэл 7 жилийн өмнө гэхэд 20-30 явсан бол тэр бүхэн замдаа бүгдээрээ одоо байхгүй болцгоогоод ганцхан Одиссей эргэж ирсэн. Эргэж ирэнгүүтээ ерөөсөө хинт ч өөрийгөө Одиссей гэж хэлээгүй юм байна л та. Тэгээд ордондоо орсон чи орд нь ингээ баахан ганц бие залуучуудаар дүүрэн бүгдээрээ их нэртэй гэрлэхийг хүсэж байгаа. Өөрийнх нь орыг нь эзлэхийг хүсэж байгаа залуучууд. Тэнгүүд нь Одиссей өөрийгөө танилцуулахгүйгээр очингуудаа нөгөө нумаа бүрэн татаад нумаа чиглүүлээд тэнд байсан нэг Пенелопад гэрлэхийг хүсчихсэн залууг харваад алдсан байхгүй юу. Тэнгүүдээ ингээд би Одиссей гэдгээ хэлж мэлээд тэнд байсан бүх залуучуудыг алсан гэж байгаа. Ингэж алхахтаа ганцаараа алаагүй өөрийнх нь хүүд буюу Телемакт бас тушаал өгөөд хоёулаа алсан. Дараа нь Телемакаар тэр залуучууд тэр 20 жилийн хугацаанд ордонд байхад бас юм нэг орондоо орж исэн бүх зарц зовтуудыг цуглуулад тэр алсан залуучуудынхаа цусыг нь угаалгаад тэр танхимаа цэвэрлүүлсэн байгаа байхгүй юу. Ингээд нөгөө охтуудаар ч угаалгаж дуусны дараа тэдрийг мөчилж ал гэдэг ийм тушаалыг хүүдээ өгсөн чинь хөөн болохоор зөөлнө сэтгэлтэй. Ааваасаа бүр шаал өөр. Тийм учраас тэр охтуудыг бүр мөчилж алж чадахгүй. Тэнгүүтээ за ядаж ингээд дүүжлээд алъя гэж дүүжж асан ийм зүйл болсон. Тэгээ тэрнээс хойш бол аав ингээд бүх хүмүүсийг сэжгэлдэг болсон. Тэгээ бүхэн л амар сэжигтэй санагддаг. Баг ингээд тайван унтаж чадхаа болсон. Хаач байсан юм ордны харуул хамгаалалт ихтэй. Тэр харуул хамгаалтын өмнөд ч гэсэндээ өөрөө ерөөсөө итгэвтэй болсон нэгдүгээрт. Хоёрдугаар байнгын юм нөгөө дайнд байсан, байнгын далаа тийм аюул занал хийлтэй учирч байсан болохоор тархитлогоо байнга стратеги боловсруулж идэг завгүй байсан. Тэгсэн чинь эргээд энгийн нөгөө тайван амьдралтаа орсон ч ерөөсөө бүр зүгээр байд сууж чадхаа болцсон гинэ. Ер нь ингээд ааш заныг эвдэрсэн гэх юм уу. Тэгээ байж исэн чинь нөгөө Пенелопатаа гэрлэхийг хүсээд байсан залуучуудын аав нар нь зарим нас хөөрхөн ингээл хот тосгоны ханхууд энэ төр байгаа штэ тий. Хөвгүүдээ нэхэд ирцгээсэн. Нөгөө Троийн дайнд хамт авч явсан тэр цэргүүдийн аав нар ч гэсэндээ бүгдээрээ хөвгүүдээ нэхэд ирж байгаа байхгүй юу. Миний хүүхдүүд яасан юм бэ? Яагаад дайнд чи ингээд хүүхдээр нь авч явчаа ганцаараа чи эргэж ирсэн юм бэ гэ. Тэр бүх зүйл нь тэр нөгөө Одиссейн дотор байгаа айдас нөгөө параноя гэдэг ааштай тэрийг бүр улам нэмэлээс юм байна л та. Тэгэл явж байгаа л нэг юм анд яваал эрэхтэн Телегон гэд нэг юм залуу ирсэн байна. AR-лаас ирсэн байна. Одиссейтэй уулзъя гэж наа гэд тэнгууд мань хүн болохоор шууд өөрийг нь ингээд алаал хаан ширхэнээс нь унгаагаал орыг нь эзлэх чинь гэж ойлгонгуутаал тэгэл орилол дайраал ийм одоо явдал болсон юм байна гэдгийг нь Телемак ярьж үтээ. Энэ үеэс эхлээд Кирке ясын Телемак ч ер нь ямар давгүй залуу гэж хараад хэлж байгаа байхгүй юу. Нөгөө талаас
Пенелопа Спартагийн гүнжтэй ийм хүн байж Спарта руу явахгүй Эя руу ирнэ гэдэг бүр тэр тусмаа нөхрийнх нь нууц амраг нууц хүүхэд гэсэн үг шүү дээ ирж байгаа гэдэг нь амар сонир санагтаад энэ бүр яг нэг юм нууц учир утга байгаа гэж бодчихсон гинэт ойлгоод Пенелопа дээр очиод тоор яг юунаас цогтаад энэ төрөд ирсэн маа би хоёрын санаач юм бол ойлгосон гэж хэлсэн чинь Пенелопа хэлдэг байхгүй ер нь бол нөгөө Одиссег юм харж үзтээ Одиссег хамгийн их хайрладаг бүхэн болохоор Афина бүхэн байсан юм байна л да. Тэнгүүд хамгийн хайртай хүн нь нас барчингууд тэрнийх нь үр хүүхэд нь эцгийнхаа үйл хэрийг залгамжлаа гэд буюу Афина бурхны тэр хайр халамжийг хүртэх тийм ёс заншилтай байдгийм байна. Тэгэнгүүт нөгөө хоёр ч юм болохоор юугаа сонсцсон юм бэхээр энэ Кирке хүүхдээ хамгаалаад арал дээр Афина бурхнаас лавл 16 жил хамгаалж чадсан. Тийм учраас тэр арал дээр нь очиод жоохон бодох хугацаа хэрэгтэй байна. Үнэхээр Афинагийн тэр хүсэж байгаа аян дайнд Афинач өөрөө дайны бурхан шүү дээ. Миний хүү явахыг хүсэж байгаа юм уу? Хүсэхгүй байгаа юм уу? Би бол хүүгээ явуулахыг хүсэхгүй байна. Миний хүү ч гэсэн өөрөө явахыг хүсэхгүй байгаа учраас бидэнд жоохон бодох хугацаа хэрэгтэй байсан болохоор танаа арал дээр ирсэн юм аа гэд Пенелопаг үннээ хүлээж байгаа байхгүй юу? Тэгээ хэдхэн хоног байжсэн чинь нөгөө алдарт Хермес гоо дахиад хурж ирнэ. Хермес ирэнгүүтээ Афина ингээд та нарыг над арлаа хамгаалсан ширхлэгээ зогсоо гэж хэлж ин ирж уулзах гээд байна. Тэгэд Афина болохоор өөрөө амлалт өгч байгаа. Та нарын хиндэн ч гай учруулахгүй те хинэн ч алахгүй гэж амлаж байгаа гэд. За тиймүүд Кирке угаасаа яах ч аргагүй болоод тэр ширхлэгээ бууруулж байгаа. Афина ирээд уулзж байгаа. Телемак гэхлээр хэлж байгаа юм л да. Баруун зүгт их аян дайнд мордоод маш баян чинэлэг хаан тулсан шинээр байгуулнаа гэсэн. Тийм зөвнөл гарсан. Энэ зөвнөлд Одиссеийн хүү хамгийн гол үрийг гүйцэтгэнэ гэсэн. Тийм болохоор би чамайг хамгаалтаа аавна. Би чамайг хамгаалж байгаа тохиолдолд хэн ч чамайг яаж чадахгүй. Тэгээд энэ их аян дандаа гарьяа гэсэн чинь Телемак би 3 хоног бодё гэж хэлдэг байхгүй юу. Тэгээд Афина за окей 3 хоногийн дараа эргээд ирээгээд. Тэгээ 3 хоног бодтیں۔ Тэгэл Киркеч Телемак явчвал ямар ч гэсэн Афина бол миний хүүг гэж 50 орхих юм байна гэж бодсон байжсэн чинь 3 хоног өнгөрөөд тэгсэн чинь Телемак би явахгүй уучлаарай. Тэгээд уул нь бол таны над тавьж байгаа санал бол над шиг тэгээ нэг мөн хүнд хизээч ямар ч бурхан тавихааргүй ийм агуу сайхан санал байгаа боловч яг үүнд бол надад тийм ямар ч байлдах тулдах агуу том баян чинэлэг улс орныг эзлэх хүсэл байхгүй наа гэсэн чи телегон ороод иртэн дундуур нь ах маань явахгүй бол би ахыхаа орыг залхаа явчих л та гэт хэлдэг. Тэгэл гисэн чин Кирке бол зүгээр нөө сүнсэн зайлсхий юм шиг болчихж байгаа байхгүй юу. Гисэн чин Афина санаа зовлтгүй би өөрийнхөө харж хамгаалсан хүнийг хизээч зөнд нь орхиод тэгээ хайчихгүй. Би сайн хамгаалнаа гэж хэлээд за тэгээ удалгүй оны дараа телегоныг авахлахаар усан онгоц явуулахар болтгоо. Тэр оройн Кирке Телемакт ч юм уу гомдоол нэг жоохон тиймэрхүү байгаад байдаг. Тэгээ Телемак ч гэсэн бүр гайхаад Кирке би чамд ингээд аавынхаа хийсэн зүйлийг тэг ааваасаа болоод өөрөө хийх ёстой болсон тэр зүйлүүдийг юу гэж боддгоо хэлсэн чи яагаад намайг дайнд явна гэж бодсон юм бэ гэд. Тэгээд гисэн чин Кирке чи тэгээ ямар байгаа юм бэ асууж. Чи ямар байна? Би чиний хийхийг хүсснийг хиймээр байна гэж хэлдэг. Тэгээ тэр мөчөд Кирке би Телемакт сэтгэл татагдаад байгаа юм байна. Телемак ч гэсэн надад сэтгэл татагдсан юм байна гэдгийг ойлгож авнаа. За ингээд Телегон бол баруун зүг рүү их аяндаа хийж агуу баян улсыг бүтээхээр аян дандаа явчихж байгаа. Кирке болохоор Телемакийг дагуулад бас нэг тийш явахаар шийддэг. Пенелопа болохоор чи ямар энэний үлдмээр байна уу? Итака руу явмаар байна уу? Спарта руу явмаар байна уу гэж асуусан чинь Эя арал дээр үлдмээр байна. Эя арлын эзэн болмоор байна гэж хэлдэг. Тэгээд ер нь бол яг номын цаад цаанаа нь бол Пенелопа ч гэсэн яг юм шулмын гэх юм уу ид шидийн хүчтэй тэрийг энэ арал дээр ирээд олж нээж байгаа юм байна гэж ойлгохоор байсан. Телемак Кирке хоёр Телегоныхоо нэг усан онгоцыг аягүй гоё ойлгож янзлаад Телемак ч гэсэн чинь бас аягүй уран гайтай уран дархан ерөөсөө юм чамбай юм залуу байсан байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн түрүүнд Скиллагийн амьдардаг нөгөө нэг хоолоо руу явна. Тэр хоолоон дээр очиод одоо л Кирке тэр Дедалта хэдэн зуун жилийн өмнө явж исэн. Тэр үеэс бол хамаагүй илүү хүчрэхэг шулан болсон. Бас нэгэн юм уусамлыг шившлийг ашиглаад Скиллаг чулуу болгоод хуурайчиж байгаа. За ингээд Скилла гэдэг нэг өөрийнх нь насан турштай амьдралтаа эзэн хамгийн том алдаа амьдралаа нь хар толбол ингээд өөрөө энэ толбоо арилгачиж байгаа байхгүй юу. Тэгээд Скиллаг чулуу болгонгуудаа Киркегийн хувьд би зорьсон зүйлээ хийчлээ. Одоо чи ямар вэ гэж Телемак асуусан чи яасан ч ах те чиний явахыг хүссэн газар явъя гэх. Тэр нь бүр ингээд Киркед бүр маш өөр амар гой санагддаг. Анх удаага эр хүн өөрийнхөө хүслийг тулгах биш өөрийнх нь хүслийг сонсъё гэж байгаа юм тохиолдол юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэнгүүтээ Кирке бодож ирсэн нь тэгвэл хоёулаа нэг бяцхан зугаалга хийгээд
Телемакийг хөлөг онгоцтойгоо аваад хамгийн анх нөгөө Глаукос гээд загсчин залууг бурхан болгож хувиргач ирсэн тэр газараа очингуудаа нөгөө бурхтын цуснаас ургадаг цэцгийг нь барьж аваад шүүсийг нь амрууга тусаагаад дотроо боддог. Миний жинхэнэ мөн чанарыг ил гаргаад ирээч. Би хүний дуу хоолойтой төрсөн. Тийм юм чин одоо хүний бусад бүх зүйлийг нь авмаар байна. Дотроо боддог байхгүй. Өөрөөр хэлбэл бурхан байхаа болоод, дарих байхаа болоод энгийн хүн болохыг хүсгэе гэсэн. Гэсэн чинь тэр цэцэг нь ид шидээ үзүүлээд Кирке энгийн хүн болоод Телемактаа хамт хөтлөлцөө тэнгис далайгаар аялаад хүү Телегоныхон байгуулсан тэр эзэнт гүрэн дээр хүртэл очиж үзээд хүссэн бүхнээ хийгээд хамтдаа үр хүүхэд төрүүлээд хамтдаа энэ насыг эцэлснээр энэхүү ном маань Киркегийн түүх маань дуусж байгаа. Энэ номд бол нарциссист эцэг эхтэй гэр бүл байх ямар байдаг вэ гэдгийг маш тод томрооноор үзүүлсэн ном гэж уншигчд нь бичсэн байлээ. За нарциссист хүн буюу өөрөө өөртөө дурлсан хүн гэж бас яриад байдаг. Ийм хүнд яг үндсэн 9 шинж тэмдэг байд юм байна л да. Өөрийгөө маш чухал гэж боддог. Эрх мэдэл, хүч чадал, гоо үзэсгэлэнгийн тухай бодолд хит их автдаг. Эрх ям хүсдэг. Өөрийгөө юм зөвхөн маш чухал хүмүүсээр л хүрээлүүлэх хүсэлтэй. Өөрийн эрх ашиглалгүй бусдыг ашигладаг, ашиглахаас сийхгүй. За дээрэс нь маш өнгөрөө. Бусдыг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх тийм чадвар байхгүй. Дандаа л юм нэг магтуулж авахыг хүсдэг. Бусдад их атаархдаг, эсвэл бусад хүн өөрт нь атаархаж байна гэж боддог гинэ. За энэ бүх чин чанаруудыг харах юм бол Киркегийн аав ээж хоёрт нь бүр хоёулаа аль алинд нь энэ шинж тэмдгүүдээс ихэнх нь байгаад байгаа. За ийм аав ээжтэй гэр бүлд хүүхэд яадаг вэ гэхээр энгийн эрүүл одоо гэр бүлд өсөж төрсэн хүүхдийг бодоход илүү юм өөртөө их итгэл багтай, өөрийгөө байнга шүүмжилдэг. Одоо өөрийнхөө яг зөв эрүүл хэл хязгаарыг тавьж чаддгүй. Бусад хүмүүс таалагдахын тулд өөрийгөө гаргунд нь хайсан ч чаддаг гэдэг ч юм уу те нэг иймэрхүү шинж тэмдгүүд байгаад байдаг. Энээс яг харах юм бол Киркед ч гэсэн иймэрхүү шинж тэмдгүүд аягүй ажиглагддаг. Дээрээс нь яг юм нарциссист аав ээж нар хүүхдүүдийн дунд эрүүл бус өрсөлдөөнийг үүсгэж байдаг гинэ. Хүүхдүүдийн хооронд нь өрсөлдүүлээд байдаг. За энийг болохоор triangulation гэж нэрлэдэг юм байлээ. Ийм өрсөлдөөн донд хүүхэд болгон өөрсдөө гэсэн одоо гэр бүл дотроо дүр бүтээдэг гэдэг байгаа байхгүй юу? За жишээлбэл Кирке бол яг хохирогчийн дүр байсан. Пасифе бол хорон санаатны дүр байсан. Перс болохоор одоо Пасифегийн туслагч те баруун гар гэдэг дүр. Эд болохоор аврагч гэдэг дүр гэдэг ч юм уу. Яг иймэрхүү дүрүүд байдаг гэдэг байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ бол бас яг нарциссист аав ээжийн шин чанар юм байна. Үүнээс гадна нарциссист эцэг их хүүхдтэй өөрсдөө хизээж хүрч чадахгүй тийм амар том хүлээлтийг тавьдаг гинэ. За энийг бол юунаас харж болох юм бэ гэхээр Киркегийн ээж Персей байна те. Персей өөрөө маш их эрх мэдэлтэй болохыг Зевсийн ширээнд Зевстэй хамт суухыг одоо хүсдэг гэдэг байгаа байхгүй. Өөрөө тэгтэл Зевстэй ч юм уу Зевсийн айл нэг хүүхдээ гэрлэж чадаагүй юм байж ч өөрөөсөө төрсэн 4 хүүхдийг тэгээсэй гэж аягүй хүсэж байдаг. Тэ та санаж ил номын ихэнд нөгөө Хелиосоос за манай энэ хүүхд яхаар ингээл зөвнөл аягүй хүлээдэг. Хэрвээ нэг олигтой зөвнөл хэлэхгүй байх юм бол ч юм уу тэр хүүхдээ шууд тэгэл бараг тийм хүүхд байхгүй болсон юм шиг хайчдаг, мартчихдаг. За энэ бол яг нарциссист хүний зан юм байна л та. За ийм гэр бүл төрсөн бол хүүхэд нэг бол өөрөө игээд нарциссист болдгоо гэдэг бид нар Пасифигаас харсан. Эсвэл нөгөө талаараа Кирке шиг өөр хүүхэд байж болно. Киркег нэг харах юм бол илүү гинэн цайлган айгүйх бусдыг инэрх сэтгэлтэй, бусдад туслах сэтгэлтэй, тэр тусмаа өөрөөсөө сул дорой хүмүүс туслах сэтгэлтэй байгаа. За дээрэс нь хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиосуулж чадчихна гэдэг бол нарциссизмаас ингээд айгүй өөр нарциссист хүнээс гарахааргүй шинж тэмдгүүд юм байна. Киркегийн яг энэ нарциссист гэр бүлт төрсөн нь бол яг хайр дурлалын асуудал дээр хамгийн их гарч байгаа. Тэгээ эхлээд Глаукос ухаан мэдрэлгүй сохроор дурлсан. Дараа нь Херместэй болохоор амин хавшир чин сэтгэлийн биш харилцаа үүсгэсэн. За энэ дараа болохоор Одиссейтэй учирсан. Гэхдээ Одиссейд бас яг өөрийнхөө юм чин сэтгэлийг нээж юусаа харуулаагүй өөрийгөө амарлаг, кул, одоо мөнх настай бурхан хүч чадалтай бурхан гэдэг өнцгөөс нь харуулж ийж Одиссегийн бас тэр сонирхлыг нь татдаг байсан. Хамгийн сүүлд нь бол яг Телемактай уулзрахдаа юун тэр одоо өөрийгөө кул бурхан гэж харуулах те нэгдүгээрт нь угаасаа амьдрал үзээд амьдралын ухаан суудсан. Хоёрдугаарт нь яг хүүгээ бодоод тийм янз бүрийн дүр эсэж явах цаг завдалгүйгээр Телемакта дурлсан. За тэгээд Телемак нь бол угаасаа л яг аавынхан зөвгөнсөн шиг тэр хүнд тохирсон хамгийн сайхан гэрлэлтэн байсан. Олон мянган жилийг дамнсан энэ амьдралыг үзээд илүү mature одоо илүү боловсрсан болсныхон дараа учирсан энэ хайр нь юм болов гэдэг иймэрхүү өнцгөөс бодож энэ номыг ер нь бол уншлаа. Тэгээд Киркегийн түүх маань та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгвэл дахиад өөр номоор уулзцаая.